За энэ өдрийн минь дүргий та хэд маань зөндөө одоо уншлах хүлээсэн байх. За өнөөдрийнх нь уншлага болохоор нөгөө та нар мэдэн дээ би нөгөө сарын уншлага гэж хийдэггүй 7-6 сар гэж ч юм уу сар болгон уншлага хийхийг хүсдэггүй. Зүгээр тухайн сард одоо нөгөө сарны байрлал, сарны одоо хэмжээ хэрхэн яаж нөлөөлөх үү гэдгийг тэр сараа нь уншдаг тийм та хэд маань тэрийг мэднэ. За энэ сар 21-ний өдөр бүтэн сар гарч байгаа 6 сарын. За 7 сарын 25-ны өдөр байх админ сайн санджуул дахиад материйн ордон буюу Capricorn бүтэн сар гарч байгаа. Тэгэд энэ хоёр юм дараалалаараа гарч байгаа бүтэн сар өөрийн амьдралын одоо ирэх 24 ирэх 7-8 сард хэрхэн нөлөөлөх үү? Тэгээд чи юун дээр анхаарах ёстой гэдгийг уншмаар байна. Яагаад гэхээр энэ нөгөө сар 2 удаа одоо 7 сард гарч байгаа 6 сард гарч байгаа энэ цаг үе чиний гэлтгүй хүний амьдралын ирэх 7-8 сарын энергийг prediction буюу одоо цаашдаа нэг иймэрхүү энергитэй үргэлжлэнэ гэдэг нь чиний тухайн үед яг ямар энергитэй байсан аягүй чухал байгаа байхгүй. За тэгээ энэ болохоор timeless буюу цаг хугацаа хязгааргүй гэсэн үг. Чи энийг хизээ үзнэ үү? Энэ мессеж чамд хүрэх ёстой. Энийг үзнээс хойш 7-8 сарын хугацаанд одоо энэ мессеж үргэлжилнэ гэсэн үг шүү. За тэгэхээр одоо юу гэдэг юм дууссан байна ч гэдэг юм хугацаанд дууссан байна гэж битээ ойлгоорой. Хүрэх ёстой үедээ цагтаа энэ мессежийг одоо өөрөө хүлээж авна гэсэн үг. Тэгэхээр яг одоо үзэж байгаа хүмүүс маань бол одоо 6 сар 7 сард гарч байгаа сарны энерги тэ бүтэн сарны энерги өөрийн чинь амьдралд яг юу өөрчлөх гээд байна, юу эерэг өөрчлөлт авчих гээд байна. Тэгээд тэр эерэг өөрчлөлтийг авахын тулд чи бас өөрөөсөө юу хийх ёстой гэдэг нь айгүй чухал ахгүй юу? За тэгээд одоо нэг бол хүзрийнхэн дек буюу энэ тара үзрийнх нь өнгөөр нь сонгож болно. Үгүй бол эндээс гарах нөгөө main card буюу үндсэн үзрээр нь сонгож болно. За эхнийх үзэр болохоор 3 of Wands 3-ын сав. За админ би болохоор reverse буюу уруу харсан хүзэр угаасаа авдаггүй. Тэгэхээр уруу харсан ч хараагүй ч би эргүүлнэ гэсэн. 4 of Wands 4-ын сава. 3-ын сава, 4-ын сава. Hierophant. Knight of Pentacles. Баатрын зоос. За ингээд 4 хүзэг гарч ийн. Тэгээ та хэд маань харж агаад аль өөртөө таалагдж байгаа эсвэл мэдрэмж төрүүлж байгаа үгүй бол за админ юу яа чи энэ дээр чулуу тавьчих тийм ээ. За 4 чулуу авч агаад эхний өдрийн чулуу барынууд энэ болохоор энэ чинь юу вэ? Amethyst байна. Amethyst. Энэ болохоор за энэ чулуугийн админыг сайн мэдгүй нь яг ямар чулуу за та хэд маань сонголтоор аваарай. За энэ юу вэ? Энэ болохоор lapis lazuli хаа. Тэг санаж байна. За та хэд маань хэрэг хүзрөө нь сонгож чадахгүй бол чулууных нь өнгөөр эсвэл хүзрийнхэн декээр ямар нэгэн аргаар тэгээ хараа хүзэр сонгоно гэдэг бол чи өөрийнхөө зүүн совингл челленж хийж байгаа гэсэн үг, сорж байгаа гэсэн үг. Хүзрөө сонгоод үз. Тэр хүзэр чамд таалагдаад яг таарад мэдээлэл нь таарж байгаа юм бол чи зөв хүзрөө сонгосон гэсэн үг. За зарим нэг нь таалагдаад зарим нэг нь таалагдах энэ бол very normal нь. Яагаад гэхээр маш олон хүзрийн учраас бүгд яг нэг хүн зөрөөс юм шиг таарах боломжгүй. Нөгөө талаар энийг сонгоцсон байлаа гэж бодоход энийг үзмээр ч юм шиг тэрийг үзмээр ч юм шиг байвал зав байгаа цаг байж чадах юм бол үзэж үз. Чиний зүүн совин чамд энд нэг мессеж чамаг дон гэд ч юм уу чамд хүрхстэй мессеж энэ мессежнээс ганцаараа энд байж байгаа юм бол магадгүй ингээд өөрийг чинь зүүн совин ийшээ дагуулахыг үгүйсэхгүй байхгүй юу? Ер нь бол тэгэхээр үдсэн л бол энэ 100% бүгд надад хамааралтай гэж ойлгож болохгүй. Бас хоёр үзэр сонглоо гэж бодоход тэндээс авахгүйхийн ухаанаар хандна гэсэн үг. За тэгээд хүзэр хоншлогон дээр нь болцгоо юм. За эхний үзэр хай. 3 of Wands 3-ын сава тэгээд барын нүд гэсэн чулуу энэ
одоо ирээдүгөө харах цаг болсон. Хамгийн анхны үзэл бол ерөөсөө ирээдүгөө чиний удаан хүлээсэн зүйл ирэхэд бэлэн болж энэ чи ирээдүг харах хэрэгтэй. Харин ирээдүгөө зорьсон тэр зорилго хийгч бүтээгч байгаа зүйл хүсэл эрмэлзэлд чинь гадны нөлөө баймааргүй байна. Яагаад тэгэхээр барын нүд өөрөө хүний нөгөө өөрийнхөө одоо итгэл үнэмшлэр явахтай өөртөө итгэх, өөрийнхөө үзэл санаан дээр бат зогсох тийм чулуу. Тэгээд өөрийн одоо юу гэдэг нөгөө дотоод хүчийг би өөртөө итгэлтэй байна гэдэг тэр зүйл энэ чулууны гол онцлог штэ. Бусдад нөлөөлөлд автахгүй, бусдын хүсэл сонирхлыг өөрийн хүсэл сонирхлын өмнө тавихгүй тийм учиртай. Тэгэхээр та хэд энэ хөдрийг сонгосон хүмүүс донд удаан хүлээсэн үр дүн, ирээдүй, янз бүрийн тэр нэг юм хүлээлт байгаад байгаа байхгүй юу? Ирээдүрөө харсан. За ажил бизнес хосын харилцаа эсвэл ажил бизнес хүн хоорондын харилцаа гэдэг админ уншлагын салгалаа. За тэгээд тэндээс та хэд маань өөрсдийнхөө одоо хүн хоорондын харилцаа гэхээр ажил бизнес, найз нөхөд, хайр дурлал юу гэдэг бүх талын тэр хүн хоорондын харилцаанд байгаа хүнтэй холбож ойлгоно гэсэн үг. За хос гэдэг юм бол гэр бүлтэй эсвэл сингл байгаа гэдэг янз бүр байгаа штэ. Тэгэхээр та хэд маань тэрийг бас нөгөө өөртөө юу яаж хүлээж авна гэсэн үг байхгүй юу? Нөгөө өөрийнхөө нөхцөл байдал дээр нь тааруулж хүлээж авна гэсэн үг шүү за. За хосын харилцаан дээр яг цэвэр хосын харилцаа. За олон хүн байх учраас хоёр үзэр авчи. За энэ үзрүүдийг үзье. Poverty, magic, making magic. Одоогийн нөхцөл байдал чинь тийм сайн биш байж магадгүй, цалин мөнгө нь хүрэхгүй ч юм уу, эсвэл нэг бизнес хийлээ гэж бодоход хангалттай ашиг орохгүй ч юм уу, эсвэл ямар нэгэн байдлаараа чиний майндсет буюу наад бодож байгаа бодолт чинь нөгөө нэг юу байдаг штэ. Poor mindset буюу нөгөө тэгчүүл яана, энийг үрчүүл байхгүй, эсвэл нэг юм альва нэг эрсдэл хийх гэсэн чинь нэг юм одоо юу гэдэг доктортойгоо бодоод эрсдэл үүрхгүй ингээд аль болох яваад байх ч юм уу те. Үгүй бол чиний сэтгэл зүй цаанаасаа ингээд хараа. Энэ зарим нэгэн хүн ч үү те бүгд хамааралтай биш. Зүгээр нэг бол энэ мөнгө төгрөгтэй ерөөсөө холбоогүй. Чиний бодолтой холбоотой гэж магадгүй. Яагаад вэ гэхээр айгүйх тийм айдас хүйцтэй хангалттай юм байсан ч яна энэ маргааш байхгүй болчвол яана ч гэдэг юм. Эсвэл тийм зүйл гэж байхгүй, хүн болгон хүснээ аваад ах юм бол яаж одоо юу гэдэг нь тийм боломж байхгүй ч гэдэг юм. Нэг бол мөнгө санхүү дээр чинь, нэг бол бодол, тэр майндсет буюу тэр чиний бодолд чинь учир байгаад байна. Яа тэгэхээр айгүйх тийм байхгүй ч юм уу болохгүй гэдэг тийм энерги айгүйх. Гэтэл чиний бодит байдал чинь бүр эсэргээрээ making magic. Чи гэж юу гэдгийг би болгож чадна. Чи хүрсэн бүгдийг алт болгох боломжтой, manifest like the powerhouse буюу чи зүгээр ингээд нэг том энергийн цөм шиг юм болгоныг өөртөө татаж тэр татсан бүгдээрээ ингээд өөрийгөө ажиглалтай болгож, эсвэл одоо юу гэдэг орсон бизнес, хамт байсан хүн, очисон газраа айгүйх тийм энерги жүүлж ч юм уу, тэр одоо юу гэдэг хараа нэг юм байж болж байгаа хгүй. Чиний газар ороо гарангууд хүн байхгүйсэн дэлгүүрлөө чи оронгууд ингээд айгүй олон хүн цугларчдаг тийм хүмүүс байхыг үгүйсэхгүй. Хүний чадахгүй гэсэн юмыг барьж аваад хийгээд ашиг орлоготой болгочдөг байж магадгүй. Энэ ямар нэгэн байдлаар чи өөрөө бодит байдал дээр ижид гэдэг зүйлийг бий болгох боломжтой мөртлөө нэг талаараа болгосон иж хідэ үүрд үргэлжлэн гэдэгт итгэдэггүй ч юм уу, эсвэл нэг юм боломжгүй зүйл болно гэдэгт итгэж чаддгүй түү логик хүмүүсэд хитрхи их тархиараа сэтгэдэг. Гэтэл зарим нэг юмд бид нар зүгээр ханаа energy work. Зарим нэгэн зүйл дээр бид нар зүгээр л итгэхэд хангалттай зүйл байж болно шүү дээ. Итгэхэд хэцүү ч зүгээр л итгээд үзэхэд яагаад болохгүй гэж. Тэгэхээр энэ сар дээр хараа чамд юу гэж хэлэхээр чи нэг юм болохгүй, бүтгүй, эсвэл энэ чиний энерги биш.
чи болон бүтэн гэж бат хажууд чинь нэг хүн айгүйх тийм одоо инфлюенс буюу нөлөөлөл үзүүлээд байдаг. Тийм байж болно шүү дээ. Тэгэнгүүт хөзөр өөрт чинь ингээд шууд энэ ихний хөзөр юу гэж хэлж яах вэ гэхээр ирээдүг рүү хар. Ирээдүгөө хараад хийх гэж байгаа, зорж байгаа, хүсэж байгаа юмд чинь хин нэгний им poor mindset ядуу сэтгэлгээ ормооргүй байна. Эсвэл болохгүй бүтггүй гэж бодмооргүй байна. Сүргөөр аливаа юмыг хармааргүй байна. Хэрвээ тийм байгаа бол хараа energy work буюу нэгдүгээр нөгөө энергийн газар дуул тэгээ нөгөө би хэлжсэн шүү дээ. Өвстэй газар нэг хөлөөрөө зогсдог ч юм уу, эсвэл долоон ланд суудаг ч юм уу, давстай банд ордог ч юм уу. Нэг энерги цэвэрлэх энэ clean your space. Энэ нэг бол гэр орноо, альбом газар, байралдаг газар, эсвэл дотор сэтгэлээ цэвэрлэх хэрэгтэй байна. Тэгээ дээрэс нь бүх юм чакра буюу энергиудэд тэнцвэртэй байлгах хэрэгтэй байна. Чаддаг юмаа чадахгүй болоо. Одоо нэг үгээр би ягаад чи өнөөдөр энэ уншлах хийх гээд уул руу гарч яхад тэр уулны тэр орой дээр нэг хоёр хар шувуу одоо бодвол хэрэг эсвэл улаашруулсан баг л та. Гэтэ тэр хоёр шувуу ингээд айгүй хоорондоо юм ярьж байгаа юм шиг болоод гинт ингээд тэр өндөр юм уулан дээрс ниссэн байхгүй. Тэгээ тэр үед миний толгойд юу орж ирсэн байсан чинь шувуу өндрөөс айдаг байсан бол ямар тэнэг байх гэсэн бэ гэж бодсон байхгүй. Чи яг л тийм байна. Чи нисэх ёстой гэхдээ өндрөөс айдаг. Юу гэсэн үг вэ? Чи шувуу тэгснээ өндрөөс айдаг. Байж боломгүй айдсан байхгүй юу? Чи хамгийн сайн чаддаг юмнасаа айгаад байна гэж төсөөлчих. Тэр нь юу юм чиний хувьд? Чи юу хийх гээд ирээдүг рүү харангууд хин чам нөлөөлөд идэв. Нэг бол дотор хүн чинь нөлөөлөд байна. Айдас хүйдтэй те өөртөө итгэлгүй байдал чинь нөлөөлөд байна. Үгүй бол чиний орчин тойронд байгаа хүн нөлөөлөд байна. Хамгийн сайн чаддаг юмнасаа л айгаад байна гэж бодчих. Шувуу өндрөөс айж гин, нисгээс айгаад байна гэж төсөөл. Тэгвэл чамд ямар санагдаж байна. Тэгэхээр бүтэн сар өөр их чинь чи ирээдүйд юу бий болмоор байгаа. Ижид гэж чиний хувьд юу юм? Хэрвээ ижид гэж байсан бол чи юу бий болох байсан? Тэрэндээ төвлөр гэж юм. За, хайр дурлалын харилцааны хувьд энэ бас л хараа нэг талаараа гэр бүлтэй хүмүүс сонсож байгаа. Нөгөө талаараа магадгүй айгүй ингээд орон гаран тэ яг гадаг нь мэдэгдэхгүй харилцаатай хүмүүс сонсож байна. Нөгөө бас бүр нөгөө талаараа сэв сингл гэдэг буюу бүр цор бүр ингээд сингл хүмүүс сонсож байгаа байх тэ. Нэг талаас харах юм бол чи хин ч байсан гэсэн хайр дурлалын хосын харилцааныхаа талаар эрэг сэтгэлгээтэй байх нь чамд илүү сайхан харилцаа авчирахад туслана. Хоёр, хин нэгэнд маш их татагдж байгаа, хүчтэй татагдж байгаа энерги байна. Гэхдээ ямар нэгэн зүйл болохгүй байгаа ч юм уу. Эсвэл гэр бүлийн харилцаа чинь бие биендээ үнэхээр хайртайгаа мэдээд байгаа мөртлөө нэг л биш байгаа бол гэрийнхаа энерги цэвэрл, өөрийнхөө энерги цэвэрл, хосынхаа энергийг цэвэрл, тэгээд бодолдоо анхаарлаа төвлөрүүл. За одоо тэгээд цааш нь харъя тийм ээ. За энэ хүзийг сонгосон хүмүүсийн маань ажил төрөл мөнгө санхүү бизнес дээр бүтэн сар юу temperance тэр дахиад хамгаалтын үзэр хараа хүмүүс чамайг хараад жон гэж юм хэлж байгаа бол чи тэр хүмүүсээс арай урд явж байгаа л гэсэн үг. Ерөөсөө хойноо явж байгаа хүн рүү хүн хараад ер нь бол жон гэж комент гаргадаггүй. Урдаа явж байгаа хүнийг л өөхлөн хараа өөнтөвлөн, гоочлон, шоолн, эсвэл шүүмжлэн тэ сайн хүн их шүүмжлэлд хүртэн. Нэг талаараа магадгүй чи хараа хин нэгний зориглож хийгээгүй зүйлийг хийх гээд байхайг үгүйсэхгүй. Эсвэл өөрийнхөө хувьд эрсдэлтэй алхам хийх гингүүд чиний хайртай дотны хүмүүс чинь чамайг одоо үгүй нөгөө нэг эрсдэлтэй алхам хийчихгүй, тэгчихгүй гэсэн үднээс чамайг ингээд хаагаад идэв гэж болно шүү дээ. Тэгэх юм бол чи өөрөө энерги сайн тэнцвэржүүлж агаад ирээдүг рүү харсан зүйлүүгээ төсөөлөө бодоо шийдвэр гаргах юм бол энэнд чи тэр гаргасан шийдвэр чинь маш улс хууртай шийдвэр шүү дээ. Энэ эмоцийн шийдвэр биш. Тэгэхээр чи тэр гарсан шийдвэрээ барааны нүдийг хамгаална гэсэн үг байхгүй юу? Тэгээд тэнцвэртэй байдал чиний хувьд маш чухал. Temperance. Spiritual буюу сүнсээрээч тэр, биеэрээч тэр, махан биеэрээч тэр, сүнсээрээч тэр, бодлоорооч тэр, тэ
материалын үзүүлэлэр ч тэр чи тэнцвэртэй байх нь айгүй чухал. Авах гээхийн ухаанаар хандна гэсэн үг шүү дээ. Нөгөө тагвар чи тэр хүний үгийг сонслоо гэж бодоход чи өөрийнхөө заавал бас сонсох ёстой. Тэр дундаас чи сонголт хийх ёстой. Яагаад чи чамайг үзэл бодлоо хамгаал гэдэг зүйл маш их гарч ир. Дээрээс нь зүүн совин буюу дотоод дуу хоолойгоо сонсож сурахын тулд чамд бүр яалтчгүй энэ хэрэгтэй. За тэгээд бясалгаад одоо лам бөө болоод ч юм уу нэг даяанчлан болохгүй нь тодорхой шүү дээ. Гэтэл бясалгал гэдэг юм чинь зүгээр л амьсгал дээрээ төвлөрж байгаад өөр юм бодохгүй хичээж агаад тайвшраад чиний дотор байгаа хүн чи өөрөө ялангуяа чи өөрөө юу хүсэж байгаа юм бэ? Тэгээд чи тэр хүссэн тэр амьдралын замнал дээрээ буюу зам дээрээ байгаа мó? Үгүй бол одоо яах юм? Ингээл яваад ах юм бол энэ мэдрэмжээрээ л байна. Poverty буюу ийм ядарсан, зүдэрсэн, урам нь хугарсан, хэцүү мэдрэмжээрээ байна. Өөртөө итгэхэд хүссэн зүйлээ хийгээд ичид гэж юу гэдгийг би хийн. Би болгоно гэж чадах юм бол нөхцөл байдал өөр. Гэтэл чамаас дотроос чи ингээд газарчлахаа, замчлах гад хахад чи дотоод дуу хоолойгоо ерөөсөө сонсохгүй байна л гэсэн үг. Чи өөрийгөө дуу хоолойг сонсохгүйгээр бусдын дуу хоолойг өөрийнхөө өмнө тавиад байгаа байхгүй юу? Хэрвээ үгүй бол чи өмнө нь таминааргүй байгаа ч гэсэндээ хин нэгэн чиний өмнө чи ороод байна л гэсэн үг. Тэрийг аль болох болиулах хэрэгтэй. Тэр сэтгэл зүрхээ нээх хэрэгтэй. Тэр ажил бизнес дээр ч тэр чи юу хүсэж байгаа? Ажлын одоо юу гэдэг боломж хүсэж байгаа мó, бизнесийн боломж хүсэж байгаа мó, эсвэл хамтрал хүсэж байгаа мó, эсвэл өндөр цалинтай ажил хүсэж байгаа мó, эсвэл доктортой гоё ажил хүсэж байгаа мó, юу ч гэж болно. Тэр ажил бизнес мөнгө сах хүсгүй чи одоо юу гэдэг одоо ид чидээр би болдог зүйл юу ч хүсэж болно. Тэрийг авна гэдэг нэгдүгээр сэтгэл чинь онгох хэрэгтэй. Энд бол чи авч чадна гэдэг сэтгэл зүй байхгүй байгаа байхгүй юу? Энд болохоор хүссэн зүйл чинь хүзүүгээр чинь татаад илүү гарах үз энерги байгаа байхгүй юу? Тэгэхээр тэрийг авахын тулд чи эхлээд өөрийнхөө хүссэн замаараа л явах хэрэгтэй. Хин нэгний хүссэн замаар биш. За энэ дээр өөр хэлэх юм юу байна? Өөр юу хийх хэрэгтэй вэ? Юу хийх хэрэгтэй? Сан карт. Тара үзүр дээр хамгийн гоё картуудын нэг. Чи өөрөө л энэ бүгдийг хийж чадах юм бол чиний хүссэн зүйл хараа сан буюу нарны үзүр бүх зүйл газрын гадар дээр миний нуруу яаж харуус тусч байна. Тэгэхээр World Card. Wow. Major Arcana-нууд буюу нөгөө major хүзрүүд хараа энэ тараа 1 2 3 4 5 гарч байгаа энэ хараа. 8 үзэр сонгоход 5 нь major arcana буюу том үзрүүд гарч ирнэ гэсэн үг аахгүй юу? Маш том үзрүүд. Тэгээд гарахтаа бүр гоё үзрүүд гарч байгаа хгүй. Тэгэхээр чи зүгээр л өөрийгөө сонсоод үг. Чи зүгээр л өөрийнхөөрөө байгаад үг. Чи зүгээр л болохгүй зүйл болно гэдэгт итгээд үг. Чи ичид байдаг гэдэгт чи итгэнэ үү? Эсвэл хаанаас чи энэ мэдгүй энэ нэг майндсетээ шифт хийх буюу бодол юу бодоод байгаа. Тэгээд юу хүсээд байгаа хоёр чинь ондоо байгаа хгүй. Чи хүсдэг юм чинь маш өндөр боловч боддог бодол чинь за тэгтээ тийм ч юм байхгүй л ахалтаа гэж боддог бол одоо чи тэр бодол тэр 70 ухамсар 90 ухамсар хоёроо нэг зам дээр байлмаар байна. Энд хараа гадагшаа явж амьдрахыг хүсдэг хүмүүс байвал явна. Гадаад хүнтэй суух яагаад ч миний тоолгод ингээл ороод ирлээ за. Гадаад хүнтэй суухыг хүсдэг ч юм уу эсвэл чиний хайртай хүн далайн чандад байдаг ч юм уу, хилийн чандад байдаг ч юм уу, эсвэл уст гатлах ёстой ч юм уу, өөр оронд байдаг бол тоо хоёр уулзна. Уулзахыг хүсдэг бол нөгөө тэгвэр маш гоё бизнесийн хамтрагч эсвэл тийм одоо сайн найз ч юм уу нэг талаараа бас хосын харилцаа чинь одоо хосын харилцаа одоо юу гэдэг энэ дээр ингээд би явуулна бол ажил бизнесийн ингээд талбар гэсэн байгаа боловч энэ дээр айгу түрээд ороод ирж байгаа хгүй. Тэгэхээр чи өөрөө л амьдралд тийм зүйлийг хүртэх эрхтэй би тийм зүйлийг авнаа чаднаа гэж бодож байгаа бол тэр нь мөнгө санхүү хүн тэр ажил бизнес хамаагүй чамд ирнэ гэж байгаа хгүй. Тэг чиний хийх юм бол зүгээр өөрийнхөө үзэл бодлыг хамгаалаад өгөө. Чи нэгэн бодоод алхачаангууд чиний тархийг хүн угаачаад байна. Шулуухан хэлгээд. Энэ сошиал медиа угаагаад байгаа мó, энэ хин нэгэн угаагаад байгаа мó, эцэг их угаагаад байгаа мó, чи өөрийгөө бас угаагаад байгааг үгүйсгүй. Гэхдээ хэрвээ угаамаар аваад зөв тал руу нь угаах хэрэгтэй. Чадна гэдэг тал руу.
энд хараа виз мэдүүлсэн, виза хүлээж байгаа хүмүүс байгаа бол эсвэл гадаашаа явахыг хүсдэг хүмүүс байгаа бол тэр чинь гарна. За чиний амьдралын хамгийн чухал юм тэнцвэртэй байдал. Яагаад хараа энэ матрын ордонд гарч байгаа энэ сар юунд яагаад энэ дээр тэнцвэр тавиад байна вэ гэхээр хамгийн тэнцвэртэй, хамгийн уул суурьтай ордонд гарч байгаа сар баггүй юу? Тэгэхээр тэр тал дээр илүү нөлөөлнө л гэсэн үг. King of Swords юу хүсэж байгаагаа хараа харанхуугаар явах биш. Тэрэндээ гаргасан төлөвлөгөө би хэлсэн шүү дээ. Чи маш сайн бодож байгаад тэрийг зөв гэж бодсон бол энэ бол улс ууртай шийдвэр. Улс ууртай шийдвэр учраас чи тэрийг хүний үгээр ч юм уу бусдын үзэл санаагаар одоо тэгэл өөрчлөөл явах ямар ч хэрэггүй. Зорьсондоо үнэнч бай. Тэгээ чи тэрэнд хүрнэ гэдэгтээ итгэлтэй бай. Өөртөө итгэлтэй бай. Энэ хамгийн өөртөө итгэлтэй хамгийн логик буюу тарихаараа одоо төлөвлөгөөг маш сайн гаргадаг. Магадгүй энэ чинь алсын хараа өндөртэй хаан байгаа байхгүй юу? Магадгүй биш угаасаа тийм. Тэгэнгүүт чамайг юм болонгууд бууж өгөөд биш. Чи төгсгөлийг харцсан, чи ирээдүйн эцсийн мөчийг харцсан, чи биелэн би авч чадна гэдэгтээ итгэсэн юм бол одоо тэрэндээ л үнэн ч байгадаг. Барын нүд шиг, бар шиг тэгээ олзон ингээл харж байгаа нэг дайраад тэгэл авдагтайгаа адилхан чи хэдий удаан хярсан ч бай эцсийн мөчид тэр хүсэлдээ хүрнэ гэдэгтээ итгэлтэй байх хэрэгтэй. Тэр хүслээ одоо энэ сарны үеэр тодорхойлох хэрэгтэй. Тэр тодорхойлсон хүсэлдээ хэрхэн яаж хүрэх үү гэдэг тэр эхний алхмуудыг хийх хэрэгтэй. Тэгээд тэрэндээ үнэнч байх хэрэгтэй. За хосын харилцааг нь харъя. Тэгэхээр ойлгомжтойгоо за одоо тэгээд хүзрээс өгж байгаа зөвлөгөө ажил бизнес мөнгө санхүү дээр юу вэ? Харъя. Хүзрээс өгж байгаа яах ёстой вэ энэ дээр? Яг энэ хүнээс шалтгаалах ямар үйлдэл гарах ёстой вэ? Бодлынхаа үлээснээс гарна. Би чадахгүй, би болохгүй, би тэдтэй юм чинь, би тэдүү хөхтэй юм чинь, эсвэл би тийм хүүстэй юм чинь, үгүй бол надад мөнгө байхгүй юм чинь, үгүй надад мэдлэг байхгүй юм чинь, надад англи хэл байхгүй, эсвэл би хэл мэддэггүй, том сургууль төгсөөгүй юу ч байж чадсан заяа. Болохгүй бүтгүй гэсэн тэр Ace of Cups 2 гарч байгаа хгүй энэ хараа. Энэ бол маш том мессеж ахгүй юу? Хоёр өөр хүзрээр үдж хагаад нэг хүзэр хоёр удаа гарна гэдэг чинь чи зүгээр зүрх сэтгэлээ нэ энд хараа хүлээс тагаад чиний бүх хүрднүүд юм хүлээсэнд байгаа хгүй юу? Нэг бол хин нэгэн хамтрагч чинь ч юм уу, хос чинь ч юм уу, ээж аав чинь ч юм уу, нийгэм ч юм уу мэдгүй ингээ хүлээ тавьсан байна. Тэр хүлээснээс гарахын тулд юу их шаардлагатай гэхээр зүгээр л эмоц л хэрэгтэй. Чи эмоцороо нэг өдөр нь хараа. Ирээдүгөө юу болохыг мэдгүй, авч чадгүйгөө мэдгүй, зүрхэн үрд нь хаалттай, мэлмийн үрд нь хаалттай энэ хараа баахан хаалттай энерги. Тэгээд сэлэм гараад байгаа шалтгаан нь ерөөсөө энэ бодлих байхгүй юу? Бодит байдлын хаалт биш. Чи зүгээр өөрөө л ингээ хаалт тавьсан байна өөр дээрээ. Эсвэл тавьсан хаалтыг тэр ялангуяа stability нөгөө материал ордны хараа бүх хамгийн чинэлэг хаан. Чиний хүсэж байгаа зүйл үнэхээр санхүүг эрхжүүлээ. Эсвэл ажил бизнес, эсвэл хараа энэ дээр хараа юу байх магадaltaй. Шүүх одоо юу гэдэг шийдвэр гаргадаг байгууллагын ямар нэгэн одоо хууль хүчтэй холбоотой тий прокурор цагдаа шүүхтэй холбоотой үгүй бол нөгөө хүчний байгууллага гэдэг шүү дээ. King of Swords бол team энерги. Энд бол бизнестэй холбоотой энерги байхгүй юу? Би өөрөө хуваараа бизнес эрхэлдэг. Эсвэл өндөр албан тушаал хашдаг. Эсвэл худалдааны байгууллагад ажилладаг ч юм уу. Үгүй бол санхүүгийн эрхчлөлөнд хүрсэн ийм тайван амгалан зүйл хүсдэг хүмүүс байхыг ч үгүйгүй. Ир юм нь хамаагүй. Энд та хэд маань сонсож байгаа хүн эрэгтэй ч эмэгтэй ч мессеж ингээл хүрвүүлэл ойлгочороо за. Би тэр үед нь хатан хаан ингээл ярьж магадгүй гэхдээ тэрийг хүрвүүлэл ойлгочих. Гарч иж байгаа хүзэр энэ бол зүгээр л хүзэр сонсож байгаа хүн тэрийг хүрвүүлээд ойлгочороо. Тэгэхээр чиний тэр хүсэж байгаа зүйл энэ дүнгээ хүсээд энэчтэй худлаадаа гэж бодож байгаа зүйл санхүүгийн эрхчлөө бизнесийн амжилт юм бол энэ ирнэ. Гэхдээ чи ийм амжилтанд хүрнэ гэдэгтээ огтхонж итгэхгүй ч юм уу эсвэл хүсдэг мөртлөө итгэдэг юм уу? Эсвэл итгэхийг хүсдэг мөртлөө үргэлж тэрийг хин нэгэн доошоо иждэг ч юм уу үүсгдэг байх үгүйсэхгүй шүү. За одоо ингээд
хосын харилцааных нь уншлагаар. За энэ хөдрийг сонгосон хүмүүсийн хосын харилцаа, хүн хоорондын харилцаа тий. Хүн хоорондын харилцаа, хосын харилцаа. Тэгэхээр энэ дээр нь хүн хоорондын харилцаан дээр нэг хүчээр нэмчих. Яа тэгэхээр энэ дандаа. Маш удаан хойноос чинь хараа усан ус ямар үе зангуугаад тавьдیں۔ Зогсоолдоо тэгэл зогсож байгааны тулд л зангууд байдаг. Ямар үе зангуугаа авдیں۔ Хөдөлгөөнд орж байгаа үе. Тэгэхээр одоо чи зангуугаа аваад хүмүүстэй харьцах харилцаан дээр ингээл юу гэдэг юм болгоод хойшоо суудаг ч юм уу те. Эсвэл ингээд ажил хүнтэй уулзахасаа имээдэг ч юм уу. Эсвэл юу ч байж болно. Энийг одоо чи өөрийнхөө хүссэн зүйлд хүрэхийн тулд одоо хөдөлгөөн хэрэгтэй. Ямар нэгэн мувмент чи одоо зүгээр гэртээ сууж юм ажил дээр суугаад чиний хүн хоорондын харилцаа одоо нэг үгээр явахгүй л гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр за харъя нэ. Өөртөө итгэлтэй байдал. King of Wands. Өөртөө итгэлтэй байдал. Өөрийнхөө одоо хараа энэ чи харизма өндөртэй хүн байхгүй юу? Тэгэхээр чи өөрийнхөө нөгөө яах уу, тэхүү болох уу, инхүү болох уу? Одоо хосын харилцаан дээр ч гэсэндээ хараа. Ингээл нөгөө тэр мессеж ичгүй байна л да. Энэ ингэсэн юм байна л да. Тэр тэгсэн юм байна л да гэдэг нэг юм одоо нэг жоохон одоо муухагаар хэлэхэд урамшгүй гэх юм уу? Нэг тийм юу байгаад байгаа байхгүй юу? Нэг юм одоо гонигтай одоо авахыг хүсэж байгаа мөртлөө авахын төлөө юу ч хийдгүү ч юм уу те. Чи ямар нэгэн хүнээс одоо өндөр албан тушаалтнаас ч юм уу эсвэл их мэдлэлтнээс ч юм уу үгүй бол ямар нэгэн зөвшөөрөл ч юм уу ямар нэгэн хариу үйлдэл хүсэж байгаа бол тэр хариу үйлдэл удахгүй ирнэ. Гэтэ чамааг шүү дээ яг нөгөө ингээд өнөөдөр болов маргааш болов гэж бодож байгаа үед бол биш. Зүгээр чи тэр бүгдээс хараа за ер нь болцсон чи яах уу гэж бодсон үед ирнэ. Энд нэг хараа амьдралд чинь хараа за түрүүнийх бол ажил бизнес дээрээс одоо энэ хараа хүн хоорондын харилцааны хосын харилцаан дээр амьдралд чинь орж гараад байгаа те болор зомд оруулчмаар хил амн гүйцэтгэхгүй өөрийгөө айгуу мундаг гойгоо бодсон ч юм уу эсвэл царай зүс сайтай байж болно албан тушаал өндөртэй байж болно ямар нэгэн байдлаараа өөрийгөө айгуух тийм бусдаас илүүгээ бодсон хүнтэй салах уу, нийлэх үү, яах уу гэж бодож байгаа бол чамайг наад энергинээсээ гараад яв гэж. Яагаад гэхээр чи тэр хүнээс мөнхийн л тэр одоо үүдийн хайр халамж ч юм уу, хариу ч юм уу, утасны дуудлага ч юм уу, мессеж ч юм уу, имэйл ч юм уу нэг юм хүлээж идэг байгаа байхгүй юу. Тэгээд тийм дээр сэтгэлийг чинь шархлуулсан нэг хүн байна. Тэгэхээр юу яамааргүй байна. Тэгэж хамаг энерги ингэж гарзадмааргүй байна. Чи энэ одоо хосын харилцаанд байгаа энэ нэг амьдралд чинь орж гарсан яг яах гээд байгаа нь мэдэгдэхгүй энэ хүнийг ингээд хүлээсээр хагаад хажуугаараа өнгөрж байгаа боломжуудыг бүгдийг тоохгүй алдаад байна. Тэр энэ хараа 10 аяга буюу сэтгэлээ чинь дүүргэх хар. Энэ хоёр шал ондоо агааз энэ хүн ад жаргалтай бүх юм нь гүйцэтгэх эмоцийн хувьд бол гайхалтай ад жаргалтай. Энэ хүн бол сэтгэл зүрх рүү гутга зоолох зүг шаналж байгаа. Тэгэхээр чи тэр гутга зоолгосон ч юм уу эсвэл шансан хിവэрэ үлдэхгүй эсвэл нүдэ анаад тэгээд шин сайхан зүйл рүү яваад шин сайхан зүйлийг мэдрэхүү гэдэг нь чиний сонголт байгаа байхгүй. Тэгээ хүзэр чамд хэлэхдээ чиний хайр дурлалын харилцаа чи одоо юу энээс өөр хүн байхгүй ч гэдэг юм уу. Энэ хүн одоо энэ хүнээс өөр намайг хайрлах хүн байхгүй. Тэр араа хайрын гуйлагч болсон хүмүүс энэ дунд айгүй олон байна. Хүнээс сэтгэл гуйдаг, хүнээс халамж гуйдаг, хүнээс бэлэг гуйдаг ч юм уу ингээд нэг чи надад тийм анхаарал тавьсангүй тэгсэнгүй гэдэг ер нь ингээ айгүйх ганцаарддаг. Тэгээд хүнд хэцүү үедээ айгүйх ганцаараа давж маваад байгаа тийм хүмүүс байгаа байхгүй юу? Тийм байгаа бол бүгд биш штэ та нарын зарим нэг сонсож байгаа хүмүүс нь л яг ийм хосын харилцааны дээр. Тэр хүмүүс энэ хүзэр юу гэж хэлж байна вэ гэхээр зүгээр наад гуйлагчин тийм poor mindsetтэй байхгүй байгаа юмыг хүнээс сэтгэл гуух шиг хамгийн муухай зүйл одоо хэцүү зүйл байхгүй. Гуугаад гардаг зүйл сэтгэл биш байхгүй юу? Тэгэхээр сэтгэл гуйж л байгаа бол наад энерги орхио яв гэж байна. Орхио явсны дараа харин гуугаагүй байхад сэтгэл гардаг тийм гоё харилцаа ирж байна. Зүгээр тэрийг амаар байгаа мó? Чи хийсэн зүйлийнхаа үр шимийг амсах хэрэгтэй хүн.
хүн хоорондын харилцаан дээр чи сайн найзаас юм бол сайн найзтай болно. Чи сайн хань ижил байсан бол чи сайн хань ижилтэй болно. Чи гэтээ нөгөө тал нь одоо муухай байсан үгүй хөнгөсөөрсө чамайг ийм байдалд оруулах. Чи шудраг болсон бол чамтай хийнэ шудраг харна. Тэр шудраг бус байсан. Эсвэл тэр хайрын гуйлагч нь болгочоод байгаа тэр энергинээсээ холдох хэрэгтэй, явах хэрэгтэй. Тэрийг ингээ насаараа хүлээх юм бол ийм байх гэдэг. Харин орхиод явах юм бол чи үр шимээ хүртэх гээд байгаа байхгүй юу? Одоо нөгөө дараагийнх нь боломж гарч ирсэн. Гэхдээ би хараа зүгээр байгаа хосын харилцаанаас гараад яв гэж юм биш. Хосын харилцаанд зүгээр байгаа хүмүүс бол энтэй юусаа хамаагүй. Зүгээр хосын харилцаанд зүгээр байгаа хүмүүс бол та хоёр хэрхэн яаж бие биендээ илүү их татагдах вэ гэдэг дээр л анхаарал хандуулах хэрэгтэй. Одоо харилцаагаа яаж хуучруулахгүй байх вэ? Харилцаагаа яаж гоё шинэлэг байлгах уу гэдэг дээр л анхаар жоохон гацсан хүмүүс айгүйх байна. 15 жил болсон. Бид хоёрсаа үнгээ 50 осууд. Тэгтээ жоохон ийм болцсон байхыг үгүйсэхгүй заяа. Нэг юм уйдахтай ч юм уусгүй бол ямар нэгэн юм шинжилэл хэрэгтэй. Тэгэх юм бол тэр хосын харилцаан зүгээр байгаа хосын харилцаан одоо эрүүл гэр бүл шүү дээ тийм эрүүл хостой хүмүүс маань хэрхэн яаж нэг гоё сайхан байх уу ийм эргээд буцаад 10 аяг болох уу гэдгийг бодох хэрэгтэй. Хосын харилцаанд маш хэцүү тэр хүнд хэцүү туулж байгаа хүн бол яах вэ гэхээр илүү сайн энерги рүү явах хэрэгтэй. Зөвлөгөө харъя. Тэр бодлоо өөрчил аль өнцгөөс нь хараад байгаа нь айгүй чухал байна. Зүгээр ингээд нэг юм тогтцсон нийгмийн тэр хөдөлгөөн. Чиний бодол өөрчлөгдсөн цагт чиний хосын харилцааны тэр ирээдүйд тэр ахаал 2 сав, энэ 2 сав, энэ 2 сав. Хараа 2 саваа буюу яах гээд байгааг нь мэддэхгүй ингэж ямар нэгэн хоёр юмны дунд ингэж алцганаа шийдвэр гаргахгүй уучлаарай. За юу хатуу хэлсэн тэ яг ингээ яах гээд байгааг нь мэддэхгүй байгаа урагшаа хошоо байгаа. Нөгөө альны сонгохоо ингээ зөрөгтэй шийдэж чадахгүй байгаа зүйл чинь чамааг энэ энергийн дээр удаагаад байгаа байхгүй юу? Чи бодолтой өөрчлөлт оруулах юм бол тарих нь одоо энэ хүн одоо цорын ганц миний хайр гэж бодсон байсан бол үгүй энэ хүн хайртай хүн бол хайртайгаар л байна. Хайртай хүнийг гаргахгүй үйлдэл гэж байгаа. Хайргүй хүнийг гаргадаг үйлдэл гэж байгаа. Хэрвээ тэр хүн тийм муухай чамаа гомдох үйлдэл гаргасан л тэр хүн хайргүй байна л гэсэн үг. Тэгэхээр хайргүй хүнийг уг нь надад хайртай л та гэж бодоод өөрийгөө битгий удаан шаналгаарай за. Гэхдээ энэ бол чиний сонголт. Хүзүр бол чамайг хэдийн удаан хугацаанд наадхаа нууж ингэж сэтгэлийнхаа шаналлыг дотгошоо нуух юм бэ? Хилмээр байгаа үгээ хитрхи удаан залих юм бэ? Одоо ил гаргаад энэ сайн сайхан руу явах цаг болоогүй юу? Чамайг чиглээд ирж байгаа ийм хүн байна. Айгүйх тийм нэг ус ордтой, баланстай, тэнцвэртэй хүнийг хайрлаж чаддаг. Бас өөрийгөө одоо юу гэдэг юм хүн хайрлна гэдэг нь өөрийгөө орхино гэсэн үг биш. Дээрэс нь өөрийгөө бодно гэдэг чинь хайртай хүмүүсээ гаргуунд гаргана гэсэн үг биш шүү дээ. Тэгэхээр тэр юмыг тэнцвэртэй байлгаж чаддаг тийм хосын харилцаа өөрийг чинь чиглээд ирж байна. Энийг оруулах уугүй юу? Эсвэл энэ бизнесийн харилцаа гэж болно шүү дээ. Бас нэг юм муухай онцгүй тий хүнийг ашиглаж гэсэн нэг партнертай, эсвэл нэг харилцагчтай, эсвэл нэг захиралтай ч юм уу, үгүй бол нэг ажилтнтай. Тэнгүүдээ энээс өөр хүн байхгүйгээд гацаад байгаа хүмүүстэй бол хэлэхдээ үзүр гэж хэлж байгаа нөхөрөө тэр нь бити санаа зовоо. Чи энээс өөр гаргалгаа байхгүй гэж бодсон цагт л чи шаварт унж байгаа байхгүй юу? Чи нүхэнд унж гинэ гэсэн үг. Чи хавханд орж гинэ гэсэн үг. Энэ хэрвээ намайг аз жаргалтай ямар ч төрлийн хүн хоорондын харилцаасан энэ харилцаа намайг аз жаргалтай байхгүй байна. Би энэ сэтгэл хангалуун биш байна. Би гонигтай байна. Би чаналж байна. Тэгэхээр энэ минийх гэсэн үг биш. Тэгэхээр надад гарц байгаа. Би харин өөр ямар гарцыг авах вэ? Ийм энергитэй байсан цагт чи энэ хараа зангуугаа татаад далаад гарчиж байгаа байхгүй юу? Хэрвээ тэгж бодож чадахгүй бол чи далайн эрэг дээр зангуугаа тавиарай гэд үрд байхыг үгүйсэв. Тэгэхээр та хэд маань сайн бодоорой заа юу? Юуг яах уу? Тэ ямар харилцаан дээр ямар зүйл дээр төвчээрээ гаргах уу гэдэг нь айгүй чухал байгаад байна шүү. За тэгээд энэ би нөгөө нэг юм гівгэн үг бичээд хийгээд идэв. Тэндээс нэг үг суулгаадах юм. Би тухтай баймаар байна гэж.
Тэгэхээр тэр чиний хараа stability буюу нөгөө үндэс хүрд хараа хүний тухтай гэр орон тухтай ажил төрөл нөгөө санхүүгийн тогтвортой байдал ерөөсөө бүх тогтворыг хэлдэг. Гэтэл чиний чам зориулж өгж байгаа үг нь болохоор би тухтай баймаар байна. Магадгүй чиний ийм байдал байгаа хүн яаж тухтай амьдрах вэ? Яаж тухтай ажил хийх вэ? Яаж тухтай хайрлах вэ? Тэгэхээр чиний дотор хүн бол чам тухтай баймаар л гэж чи өөрөө тэгж дээ тий. За X гэж бодоорой. За хүн хоорондын харилцаан дээр X энэ бодоод байгаа хүн байгаа байхгүй. Тэгэхээр тэр хүнээс хэлж чаддаг гэсэн бол юу гэж хэлэх гэсэн бэ? Харъя. 4 өдөр. Би чамайг хүсч байна гэж байна. Би чамтай илүү дээр харьцсан. Одоо илүү дээр харьцсан байсан бол гэж бодож. Тэгэхээр энэ хүн тэгээгүй гэсэн. Чи хин хүнээс илүү надад ойртож ирсэн хүн гэж байна. За би бүгдийг сүрүүлсэн. Би бүгдийг ингээд өрөнд хараа ийсэн гэдгээ мэдэж байна гэж байна. За crush гэдэг хүн байгаа бол тэр хүн чинь чамаа юу гэж боддог вэ гэдэг төсөөр сонгоё. Ингээд вау. Crush сүм бөгж гэж гарч ирж байна. Би ингэж бодсон. Сая crush нь чамааг гой сайхан одоо юу гэдэг хараа чамайг ингэж боддог гэж магадгүй. Маш юм нөгөө ээж хүн болоход эхнэр хүн байхад хосын харилцаанд байхад маш тогтвортой сайн одоо юу гэдэг нөгөө хань ижлийн материал нөгөө marriage material гэж үүдэг штэ. Одоо хуримлах ёстой хүн, уулзах хүн гэж байдаг штэ. Тустай. Тэгэхээр чамайг айгүйх тийм хуримлах тийм хүний хань болох хүн гэж бодож байна. Дээрээс нь stability тэр palm tree буюу маш юм тогтвортой байр суурьтай, үргэлж өөрийгөө ингэж өнгөлдөө, хөвчдөө, тэгээд тайван хүн. Тайван чиний хажууд байх тайван. Sunglasses. Хин хинийгээ ингэж юу яагаад байгаа юм бэ? Ингээл үйлдэл болгоныг үзээл, хараал, тэ ингээд сошиал мошлын ухаал. Чамтай одоо юу гэдэг юм байдаг ч юм эсвэл чиний нөгөө энэ үнжин чамайг одоо хорвоо ертөнцийн байдаг гэдэг мэддэг байх хэрэгтэй. Сошиалор ч юм бодож юм уу те. Тэгэхээр хэрвээ юм ярьдаг бол sorry. Энэ хараа хэлэх гэсэн үг хэлдэггүй байгаа байхгүй юу? Залгидаг. Ямар ч хэлээсэн чиний харж байгаа тэр хүн сошиалч үзээч тэр эсвэл боддоор таархаараач тэр уулзахаараач тэр маш тайван аж аргалтай нэг юм гоё энергитэй гэж боддог. Тэгээ нэгнийгээ та хоёулаа ингээд чеклээд идэв байхыг үүсэхгүй байна шүү. За тэгээ хөдрийнх нь ууршлаг таалагдсан гэж найдаж байна. Тэгээд Facebook-ийн нөгөө пэйж руу ормоор сандвал би доор линкийг өгч чинь тэгээ хаалттай группийн талаар нөгөө байнга ингээд нөгөө юм урт уншлах хийж чадахгүй тэгээд уншлах сонсомоор байдаг бол та хэд маань тэр хаалттай группийг сонирхороо заавал ор гэж байгаа юм биш. Тэгээд сарны энергиэр хэдүүлээ манифест хийдэг групптэй. За тэгээд өөрийнхөө хараа үзэл санааг л хамгийн чухалчилж хамгаалах нь энэ хоёр бүтэн сарны үед маш чухал шүү гэдгийг чи маш сайн ойлгож аваарай. За юу. За тэгээд амжилт хүсье. Хай зя. Энэ нөгөө уул нь бол amethyst гэхдээ quartz, rose quartz харагдаад гэхдээ энэ нь amethyst шүү. За four of wand, дөрвийн сава, тогтвортой байдал, хурим найр, эсвэл ямар нэгэн юм үүсгэх тийм үе. Эсвэл байгаа нөгөө хараа нэг юм харилцаа байлаа шүү дээ. Одоо хүн хоорондын харилцаа байлаа. Хосын харилцаа байлаа гэж бодоход тэр харилцаа тогтвортой одоо next level руу орох юм уу? Хэрвээ та хоёр зүгээр уулздаг байсан бол үерхдэг болдог байсан бол хамт амьдардаг байсан бол одоо албан ёсоор гэрэлтэй батлах юм эсвэл хүүхэд гаргах юм ингээд юм ингээд баталгааждаг штэ дөрвийн сава хурим найр баяр ёслол тэмдэглэл үйл зав. За ажил бизнес дээр ярих юм бол ямар нэгэн өөрт чинь ийм тэмдэглэх үйл явц одоо баяр тэмдэглэх үйл явц. Тэгээ энэ хараад энийг айгүйх манифест хийж мөрөөдсөн тэтэн мөр дээр бодсон хүмүүс айгүйх байхаг үгүйсэхгүй шүү. За яа тэгэхээр amethyst сонгосон учраас ажил бизнес мөнгө санхүү дээр ямар үр таалга нэгдэж байгаа вэ? Web of life. Онлайнаар ямар нэгэн зүйл хийдэг, үгүй бол маш өндөр харилцаа холбоотой тий.
За эсвэл маш нэг ийм хараа ийм сүлжээ шиг ийм том юм руу орох гэж байгаа хүмүүс одоо энэ бизнес чи өөрөө нөл ингээд нэг харилцаа холбоо шүү дээ. Хэрвээ ямар нэгэн шинэ бизнес эхлэх гэж байгаа бол mindfully буюу маш бодлоготой дээрэс нь нөгөө гоё талаас нь бодох хэрэгтэй шүү. Mindful гэдэг чинь сэтгэл дүүрэн гэсэн үг. Ямар нэгэн зүйл хэрвээ сэтгэл дүүрэн байх юм бол тэрийгэ хийгэрэй гэсэн үг шүү. За юу. Одоо сэтгэл дүүрэн биш нэг юм дундуур ч юм уу, за яахав дээ ч юм уу. Тиймэрхүү байгаа үедээ яг нэг тийм чухал шийдвэр бол бити гаргаарай гэж шүү. Одоо нэг арай л биш юм шиг тий. Bad health. Эрүүл мэндэд анхаарах хэрэгтэй хүмүүсүүд бас байхыг үгүйсэхгүй байна. За одоо ч юм. Music movement удаан хугацаанд суудаг ч юм уу эсвэл маш удаан хугацаагаар одоо нэг форвонд буюу ингээд нэг юм 4 хамны дунд ороод ингээд таг суучдаг хүмүүс байгаа бол хөдөлгөөн өөрт чинь хэрэгтэй байна. Эрүүл мэндэд чинь ч юм уу, энергинд чинь ч юм уу, энерги чинь ч гэж болно шүү дээ. Ийм гаццсан энергитэй хүмүүс айгүйх байхыг өгөөсгүй. Эсвэл хараа би яагаад ч хараа тавилгаач гэсэндээ өөрчилж болохоос нэг юм энергийн төвжирл үүссэн, блок үүссэн булан байдаг шүү дээ. Тэгээ гой хөгжим сонсоод өөрийгөө ингээд нэг хараа өөрийгөө ингээд тайлгаруулж тайвшруулах нь магадгүй зарим нэг хүнийх нь хувьд бол энэ зүгээр л нэг юм ядраад байгаа, сулдаад байгаа хүмүүсийн хувьд юм өөрийгөө энэ нөгөө хөгжмөөр ангаах ч юм уу, хөдөлгөөнөөр тэгээ балансаа тэнцвэржүүлж йога хийх ч юм уу, сэтгэл санаагаа тайвшруулах нь айгүй чухал, айгүй их давтамжинд байдаг хүмүүс байж магадгүй өндөр нөгөө айгүй их ингээд нөгөө нэг юм pressure одоо ачаалал дунд тэгээд ингээд тэр зүйлээсээ болоод айгүй ажлаас болоод айгүй ядраанд орсон эсвэл ядраад байгаа зарим нэг нь айгүй их тийм яаж урт амьсгаа аммаар болоод байгаа юм. За одоо өдрийн бүтэн харуулах бол зарим нэг дээр нь хүзэр бүтэн харахгүй маа. Хүн хоорондын харилцаан дээр нэг тэр яалтчгүй бизнесийн харилцаан дээр нэг хин нэгэн голчлог хүн гарч ирж магадгүй хин нэгэн хамтрах ч юм уу тэгэх юм бол сайн бодож жогоод юу ягараа шийдэрэй гэж. За энийг төр орхиод ажил бизнес мөнгө санхүүтэй холбоотой уншлах нь ихлэ харъя. Хараа bad health гэдэг нь зөвхөн эрүүл мэндэд биш зүгээр нь одоо байгууллагын чинь ч юм уу харилцаа холбоо тийм хүмүүс хоорондын харилцаа эсвэл ажил дээр ч байгаа хүн хоорондын харилцаа ажил дээр ч байгаа тэр таагүй зүйл байж болно шүү. За ёо маш их юм ягаад чи надад айгүй төвхтэй нөгөө юу санагдаад байгаа аахгүй нэг юм олон хүнтэй харьцдаг ч юм уу тэр дунд нэг босон болоогүй янз бүрийн юм яриад идэг ч юм уу тийм юм одоо нэг юм хүмүүс хоорондын харилцааг нураадаг тийм энергиуд штэ. Тийм энерги явж иж магадгүй тэгэх юм бол тэнд хөдөлгөөн хийх хэрэгтэй гэж шүү. За ямар нэгэн байдлаараа энергийн ч юм уу эсвэл бодит байдлын за ажил бизнес мөнгө санхүүтэй холбоотой зүйл энэ сар дээр анхааруулах зүйл мөн болох сайхан зүйлийг харъя. 3 of Cups, 2 of Swords, Eight of Coins, 6 of Swords. 6-гийн сэлэм, 8-ийн зоос, 2-ийн сэлэм, 3-ийн аяга. Энэ хараа яалтчгүй энэ дунд хараа бизнес дээр чинь нэг юм чиний тал юм шиг, үгүй юм шиг. Тийм зүйл гарч иж магадгүй шүү. Хэрвээ тийм юм байгаа бол тэрийг сайн бодож иж нэг бол орхиход гэмгүй. Яагаад тэгэхээр хэрвээ
чамд ашиг орлого ч юм уу чиний хүссэн хэрэгтэд одоо үүдээ нөгөө хийсэн хөдөлмөрийнхөө үр шимийг амсахгүй мөртлөө энд ингээд чамаа ингээд байлгаад байдаг. Чи тэрэнд айгүйх ядардаг, эсвэл шаналдаг, ачаал авдаг тий. Тэгээд ингээд хилэг гэхээр нэг юм сайн найз ч юм уу эсвэл удаан хамтарсан хүн ч юм уу эсвэл удаан ажилласан ажилтан дарга зэрэг юу ч байж болно. А гэхдээ чи өөрөө энэнд айгүйх ядраад энэ түүртэй байгаа учраас эсвэл энэ чиний амьдралд одоо нэг хангалттай биш байгаа учраас чи өөр юм бодож байгаа бол тэр чин боломжтой сайн бодож байгаад хөдөлгөөн хий гэсэн ихний өдрийн байгаа байхгүй юу. Тэгэхээр хэрвээ тэр хүмүүс одоо юу гэдэг нь чи ирээдүйд энэ ажлыг хийгээд энэ хүнтэй хамтраад энэ бизнесийг хийгээд энд байхад ирээдүйд чинь харагдахгүй байгаад чи тэр одоо хүнд хэцүүс гарч болноо. Яагаад тэгэхээр энэ цаг хугацаа энэ 2 сар тий 6 сар 7 сард гарч байгаа батрын ордонд гарч байгаа бүтэн сарууд өөрийн чинь амьдрал илүү тогтвортой, илүү арафорвон, илүү сайхан зүйлийг, илүү урт хугацааны тэгээд чиний ингээ өөрийнхөө чадварыг шинээр нээж олоод шал өөр зүйлийг энэ яагаад чинь зарим хүмүүс энэ хараа эрүүл мэнд нь жоохон одоо юу гэдэг ингээд нэг юм хөдөлгөөний дутагдалд орсон ч юм уу эсвэл ядаргаанд орсон хүмүүсийн хөгжмөөр эмчилдэг үгүй бол одоо тасгал заадаг ч юм уу, йога заадаг ч юм уу. Тэгээ тэрийг айгүйх интернетээр хийдэг ч юм уу. Харин тийм байгаа бол энэ айгүй зүгээр ажил. Чи тэрийг хийж болно, эхлүүлж болно. Тийм биш бол чамд өөрт чинь хөдөлгөөн, энерги ингээд идэвхтэй байх нь айгүй чухал байгаад байна. За, Three of Coin, Four of Sword. Тэр энэ хараа айгүйх юм шаналдаг, зүрхэн өвддөг, тархин өвддөг хүмүүс, толгой нь өвддөг. Тэр нь гэхдээ шалтгаан нь шүү дээ тийм. Энэ нэг ачаал ч юм уу эсвэл хин нэгний шахал дарамт. Энд хараа 3 аяга ажил бизнес өсөж байгаа учраас би 3 аягийг third party гэмээр байна. Гэхдээ бизнес дээр чамтай зааж өгчээд яах гээд байгаа нь мэдэгддэггүй, хамтран ажиллаж чаддаггүй хүнээс болж чи шаналж байгаа бол тэр хүнийг явуулах хэрэгтэй. Эсвэл чи тийм газар байгаа тэндээсээ шаналж байгаа бол тэндээсээ баг холдох хэрэгтэй. Яагаад гэхээр энэ бол нэг тийм нөгөө хилдэг нь олон хийдэг нь ганц гэдэг нэг альбан байгууллага харагдаж магадгүй шүү. За. Page of Swords өөрийгөө хангалттай биш гэж бодож байгаа бол өөртөө одоо юу гэдэг нэмэлт хэрэгтэй зүйлээ сурах хэрэгтэй. Тэгж чадах юм бол чиний ашиг орлого мөнгө санхүү чинь маш хурдтай өснө. Бас дээрээс нь хэрэгтэй тэр нөгөө санхүүгийн орлогондоо хүрч чадна гэж чинь ямар нэг юм өөртөө чи шинжилэл хийх хэрэгтэй. RVH буюу butterfly ч өөрө transformation штэ. Тэгэхээр нөгөө чи одоо cocoon буюу нөгөө авгалтай биш байхгүй юу? Чи авгалтай байхдаа ийм цалингаар ажилладаг байсан байж болно. Гэхдээ одоо чи RVH болсон учраас чи илүү хөгжиж байгаа учраас чи илүү чадвартай болсон учраас чи дараагийн next level-ийн цалин ашиг орлогыг авах хэрэгтэй. Гэтэл хэрвээ энд тэхгүй байгаа бол хэрвээ тэр бизнес чинь чам тэрийг өгөхгүй байгаа бол чи бодож байгаад нөгөө шин загвараа руугаа ч юм уу шин боломж руугаа явж болно. Гэхдээ тэрнээс өмнө чамд хийх юмнууд байгаа те сурах, судлах тэр зүйлүүд хинтээ амтрах уу гэдэг нь ч бас чухал. Хэрвээ тэгж чадах юм бол чи карьерийн хувьд айгүй хурдан өсөх боломжтой. Энэ Page of Swords, энэ Queen of Swords байгаа хгүй хатны хэлд. Тэгэхээр чи энэ зарим нэг хүмүүс тушаал ахий гэж бодож байгаа хэрнээ хийх ёстой юм а хийхгүй байгаад байгаа хүмүүс байна. Магадгүй чи одоо юу гэдэг нэг юм одоо хийж байгаа юмныхаа дараагийнхын шатны албан тушаалыг одоо агсан төвшний удирдаг албан тушаалыг хийе гингүүтлээ бодоод идэг, мөрөөдөд идэг чадахгүй байгаа шалтгаан нь чи өөрөө нөгөө нэг бол хитрхи их ажлын ачаалттай учраас чам заав гардггүй тэрийг ингэж research буюу судалгаа шинжилгээ хийж чаддаг, өөрийгөө хөгжүүлж чаддаггүй. Хэрвээ чи хэрэгтэй хэрэггүй юм хийхэ болоод гол зүйлдээ цагаа зарцуулж чадах юм бол энд өсөж хөгжих юм харагдаад байгаа хгүй. Юуны хувьд вэ гэхээр тархины хувьд, боловсролын хувьд, ертөнцийг үзлийн хувьд, sword энерги буюу элдний энергич өөрөө бодол шүү дээ. Тэгэхээр хэрвээ өсөлт хөгжилд хүсэж байгаа бол хийх юм хийх, сурах юм хийх юм юу ч байж болно. Эсвэл ажлаасаа амир бол эрүүл мэндээ сайжруулах хэрэгтэй. Үгүй бол энерги блокноос гарах хэрэгтэй. Үгүй бол
гадаад үзмжиндээ анхаарах хэрэгтэй, галбир ч юм уу тий юу ч байж болно. Энд ингээд тэгжээж чиний одоо нэг өөр жинхэлмээр байгаа хүн жинхлэхийн тулд юу хийх вэ гэхээр чинь тухайн үеийн нөгөө туршилтын хугацаанд хийх ёстой юм сайн хийх юм бол жинхэлнэ гэсэн үг шүү дээ. Яг тэрнтэй адилхан энерги байхгүй юу? Тэгэхээр чи одоо хийж байгаа албан тушаалын дараагийн албан тушаалыг очихыг хүсэж байгаа бол унтчихж болохгүй л гэсэн үг. Тэгэхээр чи ямар ч боломжгүй юм байна. Угаасаа энд нэг ийм хүн байна. Тэрний найз, энэний найз энд орчих юм байна. Үгүй бол тэрнтэй хамтарчих юм байна гэж бодож байгаа бол тийх шаардлага байхгүй. Чи өөрийнхөө хийх ёстой юм хийсэн цагт чамтай хамтрах ч юм уу чи тэр хүний байр суурь дээр байж авах боломжтой. За зөвлөгөө харъя. Ажил бизнес мөнгө санхүүгийн нөхцөл байна уу? Яалтчгүй энэ ажил төрөл дээр урмын чинь хуглаад байгаа юм байна. Нэг юм 100% сэтгэл чинь нэг тийм хангалттай биш. Гэхдээ тэр араа пэйж усаар нар гараад ирж байгаа хгүй. Өнгөрсөн рүү битгий эргэн хар. Өнгөрсөн байсан чи өнгөрснээ л хүн. Одоо ирээдүйд харин хэн болохоо сайн бодох хэрэгтэй. Харилцаа холбоо ирж гин, мессеж ирж гин, мэдээлэл ирж гин. Өөрийг чинь хараа өөртөө ихтэй байдлаараа энэ араа нэгдүгээр цаг хугацааны асуудал санаа зовоод гівччих цаг хугацаа алгаа гэж энэ өөрт чинь одоо тийм зав байхгүй, санаа зовох боломж байхгүй. Чи айгу хурдан нэг юм хийх хэрэгтэй байхгүй. Энд ингээд ямар нэгэн бүтлгүүдсэн ч юм уу нэг тийм сэтгэл зүйн хүрхгүй бол чи айгу хурдтай тэр өнгөрснөө лүүгээ эргэж харахаа болоод өөр дээрээ ажиллаад сурах юм сураад Queen of Wands болох хэвээр буюу хата алин жиж болно те эрэгтэй эмэгтэй хамаагүй өөртөө итгэлтэй нөгөө хийж чаддаг юм а тултлан чаддаг харизма өндөртэй те энэ дасараа гадаад үзэмжж орж байгаа хамгийн өөртөө итгэлтэй эго өндөртэй хатан хаанууд ахгүй юу. Тэгэхээр тэгээд эгогоо урдаа тавь яв гэж юм бол биш. Гэхдээ тэрэнд чинь айгүй чухал байна. Одоо чиний тэр ахиж дэвшихэд айгүй чухал байна шүү. За одоо хосын харилцаа, хүн хоорондын харилцааг нь харъя. За энийг уншсан хэмжээнд чүүд дээшлүүлж өгөхгүй бол. За хосын харилцаан дээр ч тэр хүн хоорондын харилцаан дээр ч тэр амьдралд чинь нэг чухал хүн орж ирэх гэдэг. Тэр нь магадгүй тэр хүн хоорондын харилцаан дээр чамд боломж олгож байгаа хүн байж магадгүй. Үгүй бол амьдралд чинь шинэ хүн орж ирэх гэдэг. Упс. За 4-өөс дээш үзэр дээш харсан тохиолдолд даахгүй. За энэ хүмүүсийн хосын харилцааны нөхцөл байдлын хоёр дотрын ордонд гарч буй хоёр бүтэн сар гэх нь бол байна. Хүн хоорондын харилцаа. Ажил бизнес дээр энэ хаа амжилттай хараа туслах, дэмжих, хамтрах, орлогч өсгөх хүн орж ирж байна. Эсвэл чи өөрөө тушаал дэвших ч юм уу энэ хараа гол хүн болж байгаа байхгүй ямар нэгэн зүйлийн гол хүн. Нэгдүгээр хүн гэсэн үг тийм. Ингээд за тэгээд хосын харилцаан дээр болохоор this could be the one буюу тэр цорын ганц нөгөө насан туршийн хурим найр хийгээд хамтдаа байх тэр нэгэн хүн. Чиний амьдралд нэг бол дөнгөж ороод ирсэн, үгүй бол орж ирнэ. Энэ ирэх 7-8 сард хугацаанд яагаад тэгэхээр энэ хоёр нөгөө нэг сарны чи энерги ирэх 7-8 сарын хугацаанд ч ирээдүйд ирэх. Тэгэхээр чи хизээ энэ ууршлагыг үзнэ үү тэрнээс хойш 7-8 сарын хугацаанд гэсэн үг шүү. За тэгээ өөрийн чинь хайр дурлалын харилцаанд хүүхэд маш өндөр нөлөөлөлтөй маш одоо нэг үгээр хүүхдийн талаарх бодол эсвэл хүүхэдтэй single parenthood буюу эцэгчүүд байж болно, single аав, single ээж байж болно. Үгүй бол хүнтэй одоо гэр бүл болвол хүүхэд ийм байх ёстой, хүүхдээ тэдэн наснд гарна, хүүхдийг ингэн гэдэг ч юм уу. Тэр үзэл санаа айгүй чухал хосож харилцаанд. За дээрэс нь удаагүй байгаа хүмүүс бол бие биенийхээ дунд байгаа тэр харилцаагаа илүү бат бөх болгохын тулд бие биенийгээ маш сайн мэдэх хэрэгтэй, мэдэх цаг хугацаа өгөөрэй гэж шүү. За тэгээд энэ тэнцүү айгүй гоё харилцаа орж ирж байна. Empress миний хамгийн дуртай үзэр. Empress өөртөө хайртай байх хэрэгтэй. Өөрийгөө хайрлаад илүү гарсан хайраараа бусдыг хайрлах хэрэгтэй. Тэрнээс биш тэр энийг чи саяхан сурж байна. Энэ page of sword гэдэг чи хараа хэдэн настай хэн байхаас үл хамааран чи өөрийнхөө хувьд айгүй шин юм харж байна. Чи
чи ажил бизнес дээр ч энэ юм байд юм хүн гэдэг чинь тийм ээ бизнес гэдэг чинь ингэдэм байх тэгдэм байх гэж бодож ингэж суралцаж явж байгаа хүн бол хосын харилцаанд ч гэсэндээ чи суралцаал явж байна. Алдаж онсон зүйлүүд байна уу? Байна. Тэгээ маш удаан хугацаанд нэг юм шийдвэр гаргалгүй хараа удаан хугацаанд ингээд яг юу болоод яахад байгаа энэ айцтайгаа ч юм уу дотор сэтгэлээ ил гаргадаггүй тийм хүмүүс байх юм. Чиний хамгийн одоо энэ хэрвээ нэг хүн байлаа гэж бодоход энэ хүн яах бол тех болов ингэх болов өмнөх харилцаа шиг байх болов ч гэдэг юм. Эсвэл чиний одоо хувь хүний чи өөрийн чинь нөгөө айц чи юу вэ? Тэр айц чиний бодоод байгаа зүйл чиний бодсон шиг болохгүй. Тэр айц айгаад байгаа зүйл. Тэгээ далд байгаа ямар нэгэн зүйл ил гарна. Тэр хүний ч юм уу эсвэл чиний сэтгэлд байгаа хэлийгээд хийлж чаддгүй ч юм уу ямар нэгэн зүйл ил гарч байна. Удаан бодсон зүйлээ хийлж байна. Зарим нэгэн хүн одоо юу гэдэг нөгөө хамт байсан хүнээсээ өстой гэрлэх санал ч юм уу эсвэл хамтрах санал ч юм уу ямар нэгэн санал хүлээж авч байна. Гэтэ энэ харил энийг хэлэх гэж жоохон удсан байхаа үгүйсгүй хангад мэн буюу энэ нөгөө хүлээстэй энерги аахгүй юу? Ингээд яг хэлж чадахгүй ч юм уу эсвэл хэлүүл яах бол гэж боддог ч юм уу. Empress хосын харилцаанд ч тэр бизнесийн харилцаанд ч тэр багийн ажиллагаа айгуу чухал. Би бинийг ойлгох, дэмжих, нэг нэгнийхээ одоо юу чадварыг одоо сул талыг нөгөөдх нь өгдөг ч юм уу тий. Тэрнээс биш нэгнийхээ сул талыг чи ийм сул талтай юм байна. Чи гих биш. Нэг нэгэндээ гараа өгөх нь айгуу чухал. Тэгээд тоо хоёрын хиндэн нэг бол чамд нэг бол тэр хүнд ч айгуу бодлын одоо юу хэрэгтэй вэ? Хараа хүнзгөө өөрчлөх хэрэгтэй. За тэгээ хосын харилцаан дээр нь ийм байна. Энэ 7-8 сарын хугацаанд хурмаа их хүмүүс бас байж магадгүй удаан хамт байсан хүмүүс бол хүүхэд төрүүлэх те гэр бүлээ өнөр өтгөн болгох те хин нэгний гол амьдралын хин гол дүр болж орж ирэх магадлал айгүй өндөр байна. За нүүх хүмүүс бас ээж магадгүй шүү. За байр орон сууцаа солих нүүх хүмүүс бас байна. За энэ дээр би ингээд заримдаа толгойд орсон үгээ бичээд идэг. Тэгээд тэндээс та нарт үг гаргаж ирээ. Намайг уучлаарай гэсэн нэг үг орж ирж байна. Тэгэхээр хэрвээ энэ хараа өмнөх харилцаагаа мартаж явуулж чадахгүй хэцүү байсан хүмүүс байгаа бол тэр хүн чинь өөрт чинь хэлж чадахгүй ч гэсэндээ намайг уучлаарай. Эсвэл чи бас хин нэг нь хэлхийг хүсэж байхыг үгүйсэхгүй шүү дээ, тийм ээ. За. Одоо хосын харилцаан дээр зөвлөгөө юу вэ? Зөвлөгөө хосын харилцаа бас хүн хоорондын харилцаа шүү. За. Сэтгэлээ нэ хин нэгнийг хайрламаар байгаа бол хайр, хин нэгэнд үг хэлмээр байгаа бол хэл. Тэгээ хэллээ гэд амьдрал нуурахгүй чи доошоо орохгүй эсвэл тэр хүн доошоо орохгүй хүл тэр энэ хараа сэтгэл зүрхээ нөгөө айц хүйц нөгөө сарны энерги авахгүй ингэчүүл яах бол тэгчүүл яах бол гэж бодсон. За хосын харилцаанаас гадна ажил бизнесийн харилцаан дээр хэрвээ өөрөө заяа чи тушаал дэвшихийг хүсдэг, эсвэл цалингаа нэмүүлэхийг хүсдэг, эсвэл илүү амралттай байхыг хүсдэг. Тэгээ тэрийг хин нэгэнд дээд албан тушаалтан дээр ч юм уу хэлж чаддгүй байсан бол тэрийг хэлэх хэрэгтэй. Тэгснээрээ чи өөрөө яана тэгчих болов ингэчих болов гэж бодож байгаа боловч чиний хариулт нь айгүй гоё юм. Хүн хоорондын харилцаан дээр хин нэгнээс хүсэж байгаа юм хэлж сурах хэрэгтэй. Хин нэгэнд уучлаарай гэж хэлмээр байгаа бол тэрийг хэлэх хэрэгтэй. Тэгжиж чиний энэ нөгөө хүлээс нүү тайлгдах гэдэг байхгүй зүрхэн хүрдний хүлээс, мэлмийн үрдний хүлээс, сэтгэлийн зовлон, шаналл тэр бүгдээсээ тавигдах гэдэг. Нөгөө тэйгүүр өөрийн чинь амьдралд яалтчгүй хүн орж ирнэ. Айгуу буур сууртай, тогтвортой. Тэгээд чиний амьдрал хараа 10 зоос буюу элэг бүүтэн, тэнгүүдээ эд баялагтай, эрүүл мэндтэй, байшин, юу гэдэг бизнес бүх юм байдаг, үр хөвгүүд хаана ээж нохо шувуу бүгдөө байдаг. 10 зоосны амьдрал ирнэ. Гэхдээ чи яагаад чи нэг бол
Би одоо ийм юмд анхаалаа хандуулах боломжгүй, би ажил хийх ёстой, надад цаг бага байна, би тийм хийх ёстой. Эсвэл энэ ингэж байгаа тэгэл хүмүүс ингээд салаал ингээл хүүхд мөхтөөс нэрээ яах юм бэлээ ингээл тийм юм боддог бол одоо тэр зүйлээ тэр муу юм руу төвлөрүүлэхээс илүү би юу хүсэж ийн гэдэгтээ төвлөр. 10 зоосны амьдрал төвлөрөх юм бол чи 10 зоосны амьдралаа авна. 10 зоосны амьдрал мөрөөдөг мөртлөө 9 савны амьдрал ганцаараа нөхөртөө юм шиг нөгөргөө юм шиг салгалаад юугаа игээд амьдраад байгаа нь мэддэхгүй ийм амьдрал хүсэж байгаа бол тийм зүйл төвлөрөөд ээж болно. Тэгэхээр мэдээч хэрэг чи тийм муухай юм хүсэхгүй тийм ээ. Ийм айц хүүц хүсэхгүй шүү дээ. Тэгэхээр айц хүүц гэдэг зүйл байх зүйл, амьд хүнд байдаг зүйл. Гэхдээ айц хүүцээ тийм манифестийн төвшөнд хүртэл битээ тэгэж татаараа за. За. X нэг хүн санамж бууж байгаа бол тэр хүнээс хэлүүлж байгаа үг хэрвээ хэлж чаддаг байсан бол тийм ээ чам. Би зүгээр буруу цагтаа очирсан осууд байсан л гэж. Би чамаас хин гэдгээ нуусан. Тэгэхээр энэ үг бараг чамд хэлүүлж байгаа үг болж таарлаад намайг уучлаарай гэд. Би чамайг мартахын тулд ажиллаар өөрийгөө дарж байгаа гэж. Бид хамтдаа байна гэж боддог гэж. Sorry. За. Crush энергтэй. Crush байдаг бол тэр үнэн чамайг энэ хорвоо ертөнц дээр сошиал ч юм уу бодит байдлаар ч юм уу байдаг гэдгийг заавал мэдэх хэрэгтэй шүү. За. Энэ хүмүүний crush нь юу гэж боддог вэ? Маш гинти явдал гэж бодож байна. Магадгүй өөртөө ч айгу гинти учирсан, уулзсан, таньсан, мэдсэн, танилцсан байж болох юм те. Энэ хараа нэг бол чиний амьдралд гарч байгаа гинти өөрчлөлтүүдийг айгу харж байгаа. Амьдралынхаа шинэ үе эхэлж байгаа. Галчуу шиг хүнд хэцүү үеэс дахин мандж байгаа. Тэ дахин дурж байгаа хүн гэж бодож байна. Маш аз жаргалтай, эерэг энергитэй хүн гэж бодож байна. Өөрийг чинь тэр яалтчгүй сэтгэл зүрхээ эдгэж байгаа ямар нэгэн хүнд харилцаанаас ч юм уу хүнд нөхцөл байдлаас эсвэл хүнд эрүүл мэндийн байдлаас ингээ гараад тэгсэн мөртлөө тий хүн эрүүл мэндийн хичнээн хэцүүсэн ч гэсэндээ ингээд буцаад үнснээсээ дахин дурж байгаа галчуу шиг тий сэтгэл зүрхээ эдгэж байгаа тийм гоё мундаг хүн гэж бодож шүү. За тэгээд 6 сарын 21-ний бүтэн сарыг бити алдаарай. Ямар нэгэн байдлаар гоё зүйл төвлөрөөрэй. За тэгээ хаалтаг группийн талаар бол угаасаа description дээр хийцэн. Тэгээ та хэд маань яаж орохоо бараг мэдчихэж байгаа. Мэдгүйнүүд нь та description үзээрэй. Facebook-ийн линкийг бас тавьсан, Facebook page-ийг тавьсан байгаа. Тэгээд та хэд маань ирэх энэ 2 бүтэн сарыг одоо гэдэг алдалгүй гоё амьдралтай ирээдүйд авчрах гоё сайхан зүйлээр төвлөрөөд энергийн төвлөрлөө гоё зүйл, зөв зүйл шилдэнгээд төвлөрүүлээрэй л гэж захий да. Бай хайртай шүү. За 3 дахь үзэр Hierophant буюу энэ үзэр тэгээд энэ чулууг сонгосон хүмүүс маань хөзрөх онцлон тавтай мөрлөн. За яалтчгүй хараа энэ 2 бүтэн сар байгаа шүү дээ. 7 сард гарч байгаа 6 сард гарч байгаа 2 бүтэн сар өөрийн чинь шүү дээ тийм. Дотроо бодож явдаг байсан үйлдэл одоо бодлоо үйлдэл болгоход маш их зөв сан. Одоо чи мөрөөдөжсэн бол одоо мөрөөдөлтөө үйлдэл гаргах хэрэгтэй. За ямар хаалга нэгдэж байгаа вэ энэ 2 сарны? Overcoming obstacles, passage. Нара хүнд уюудыг даваад гарч байгаа. Чамд харагдахгүй ч чи энийг давснараа тий амьдрал байгаа энэ хараа passage буюу чи нэг үгээр threshold тэр хүнд хэцүү сайн сайхны өмнөх тэр хүнд хэцүүг туулаад одоо бараг зарим нь туулаад явж байгаа, зарим нь туулаад дуусч байгаа хүмүүс. Нэг газраас нөгөө газар руу амьдралыг илүү амттай, өнгөтэй, гоё болгох газар руу орно. Одоо тэр үе рүү шилжиж байгаа. Тэгээ дээрэс нь энэ хараа
Энэ хүзрийг сонсоо хүмүүс донд одоо юу гэдэг маш их тийм нөгөө юу хүмүүс байна. Нөгөө ихтгэл үнэмшил өндөртэй. Тэгээ залбирдаг ч юм уу эсвэл эмээ өвөө тий хамаадаг сөхөсөн тэнгэр юу ч гэж болно. Тэр зүйл байна. Тэгээ нууцлаг. Ажил бизнес мөнгө санхүүгийн хувьд энэ сар өөртөө юу явуулж байгаа. Шударгаас. Энэ дараа маш их зүйлийг туулаад одоо нэг үгээр ёстой зовсны эцэс жаргана гэдэг зүйл үг байдаг бол тэр үг одоо өөрийн чинь амьдрал дээр л яг биелэл олох гэж. Хэрвээ одоо шудраг бус юм эсвэл одоо юмны хариу хүлээж байгаа ч юм уу зарим нэг хүмүүс нь хараа гэрлэлтээс гарч байгаа хүмүүс байна. Айгу хүнд гэрлэлтээс хүнд хосын харилцаанаас гарч байгаа албан ёсоор хайрфанд өөрөө нэгдүгээрт үйлдэл голгодог. Тэгээ зүн бэлэг зөнгөөрөө зүуд мөрөөдлөөрөө байсан зүйлийг үйлдэл болгодог. Нөгөө төвөрө commitment буюу гэрлэлт. Тэнгүүд гэрлэлтээс гарч байгаа хүмүүс байна. Яагаад тэгэхээр энэ гэрлэлт өөртөө чинь маш том хаалт ч юм уу айгу тийм хүнд хэцүү одоо нэг юм хортой хөнөөлтөй тийм өөрөөрөө биш тийм гэрлэлтээс. Тэгээд ихтэй бүгдрэ биш шүү дээ тийм ээ. А хэрвээ танаа бас зарим хүмүүс бол танаа гэрлэлтэн зүгээр healthy буюу эрүүл гэтэл гэр бүлээрээ ямар нэгэн тийм шудраг бус юмнаас болоо шаналсан хүмүүс байж болно. Тэгэх юм бол танаа гэр бүл одоо өөрсдийнхөө зөв гэдгийг одоо зөв гэсэн хариугаа авж гин зөв гэсэн одоо тэр мэдрэмжээ авж гин тэр зарим хүмүүс бол уучлалт хин нэгэн чамаас уучлах ухстай танаас уучлах ухстай бол уучлахгүй байна. За энэ ирж би 2 бүтэн сар энэ хөзрийг сонсож байгаа хүмүүсийн амьдралд ямар movement music яагаад ингэж адилхан давтж байна ингэж их холиад байна. Энэ дунд өмнө нь энэ хөзрийг сонгочоод ирсэн хүмүүс байгаа л өстөд энэ нэг юм хөдөлгөөн хараа нүүл нэг бол нүүж болно нэг бол хараа биеийн хөдөлгөөн тэр хөгжим маш чухал. За хосын харилцаан дээр нэг хөзөр хосын харилцаа тэгээ хүн хоорондын харилцаа тэгээ ажил бизнес талбарт энэ дээр нэг хөзөр аваадах. Wealthy man. За ажил бизнес дээр энэ хөзрийг сонгосон хүмүүсийн маань ирэх нөлөөлөл нь юу ах вэ? Ирж бүтэн сарнуудын нөлөөлөл юу? сонголт тэр харилцаа холбоо хараа ажил бизнес дээр өөрсдөө чинь хараа сонголт гарч ирж байна. Одоо энэ хоёр ажлыг алийг хийх үү эсвэл энтэй хамтрах уу тэрнтэй хамтрах уу эсвэл өөртөө чинь саналууд орж ирж байна. Одоо өөрийнх чинь ингээд хөдөлгөөнд оруулах тий хамтрагч эсвэл харилцагч энэ төр бодож исэн хүмүүс байгаа бол хараа 10-ын зоосны одоо бизнес эхлүүлэх тий death rebirth маш том эргэлзээнээс гаргах харилцаа холбоо сонголт ирж байна. Хараа энэ өөрт чинь ирж байгаа нэг ажлын урилга үгүй бол хамтрах санал, үгүй бол харилцагчийн санал, эсвэл бизнесийн санаа хэрвээ энэ ойрын хугацаанд ирэх юм бол ямар нэгэн зүйлийг дуусгаад тэрийг эхлүүлэх ёстой бол чи тэрийг ямар нэгэн зүйлээр тэр нөгөө өмнө нь бүтэлгүй ч юм уу болохгүй байсан зүйлээ дуусгаад энэ шин зүйл рүү орох нь маш хэрэгтэй. Яагаад вэ гэхээр хуучнаа хаяхгүй явснараа харин ч хүнд байдалд орно. Хэрвээ болохгүй байгаа онцгүй зүйлийг нөгөө
энэ бүхний цаана юу байгааг нь харагдахгүй. Тэгээд чи эрслээ бодоод хуучинтайгаа үлдэх магадaltaй байгаа байхгүй юу? Хэрвээ тэгэх юм бол чи одоо юу гэдэг энэ 10 зоосны тэр ашиг орлого ч юм уу тэр юунуудыг авч чадахгүй тэр ийм шин зүйлийг шинжлэлийг хүлээж авахгүй л гэх юм бол яг одоо байгаа энэ санхүүгийн хүнд байдал ч юм уу эсвэл би одоо чамайг санхүүгийн хүнд байдалтай гэж хэлээгүй шүү дээ явуучлаарай. Зөвхөн энд байгаа энэ 5 зоос шиг нөгөө хамтрах одоо юу гэдэг чиний арыг даах ч юм уу эсвэл чиний итгэлийг даах тийм харилцагч үгүй бол бизнес ажил олгогч ажилтан чи заавал эрсдэлтэй алхам хийх хэрэгтэй. Сонголтын өмнө байна гэсэн үг. Чи хүнд зүйлийг даван туулаад цаана нь илүү сайхан зүйл байгаа гэж бодох хэрэгтэй шүү дээ ажил бизнес дээр. Айгуу гоё өгөр өгөөчтэй хин хиндэ айгуу өгөөчтэй гоё харилцагч одоо гоё бизнесийн санаа хамтрах зүйл байна. За дүрэн дээр зүгээр жоохон эргэлзээд байна. Энэ бит хоёрын юм ингээд ч юм уу энэ хоёр байгууллага хамтраад ийм юмд хүрнэ гэдэгтээ өөрөө жоохон эргэлзээд байна. Эсвэл энэ яра нэг хамтрагчтай ч юм уу удаан харилцсан үнтэй ч юм уу нэг албан байгууллагатай ч юм уу жоохон маргаантай байгаа бол тэр маргаан чиний талд шийдэгдээ чамайг цоо шнээр дахиж ямар нэгэн зүйл эхлэхэд айгүйх нэмэр тус болно. Гэтэ энэ чинь бүх хүнд хамааралтай гэсэн үг биш шүү дээ. Им мессеж ороод ирж байгаа учраас хэлэхгүй болохгүй дээрээс нь маш олон хүн үзэж байгаа учраас хүн болгоны кейс ондоо. Тэгэхээр өөр их чинь хувьд сонголт гарч ирэхэд ямар ч эрсдэлгүйгээр яг одоо байгаагаараа байна гэх юм бол байрнаасаа хөдлөхгүй ш. Өөрөө жоохон мувмент буюу хөдөлгөөн хийж, энерги зарцуулж, араас нь хөөцөлдөж, гүйж тэгээд ингээд тийм байгаа зүйл 10 зоосны одоо юу гэдэг юу авчирна. Ашиг орлого боломж авчирна гэсэн үг. За ажил бизнес мөнгө санхүү дээр нь зөвлөгөө байна уу? Дөрөвс дэш үзэр авахгүй. Тэгээ заавар зөвлөгөө өгдөг. Тэгээ тэрийг харин сонсдог үгүйг чинь би бас сайн мэдэхгүй байна. Энд хараа чиний одоо юу гэдэг өвөг дээдсээс ч юм уу удам судраас ч юм уу хамгаалдаг сахиус нэгээс ч юм уу чамд гаргалгааг чинь эсвэл хүнд үе энэ одоо ингээ удахгүй эсвэл энийг ингээ тийсээ төвччих энийг ингээ даварж гэдэг юм уу ямар нэгэн байдлаар айгүйх чамд мессеж өгөхөг оролддог боловч энийг сонсдгүй хүмүүс маш их байж магадгүй. Яагаад гэхээр энэ дээр хөдөлгөөн буюу music movement гэсэн бясалгал эсвэл хөгжим сонсож тайвширж иж тэр дуу хоолойч юм уу ямар нэгэн зүйлийг сонсох магадaltaй. Хэрвээ тэрийг үнэхээр сонсдгоо ойлгодгоо тэг мэдээж хэрэг нэг хүн ч юм уу нэг сүнс өдрөө чихэндээ гэх юм ярихгүй шүү дээ. Тийм байхгүй зүгээр тэрийг ингээд нэг ойлгоно гэхийн ойлгохын хувьд чамаас өөрөөс чинь тэнцвэртэй байдал баланс нөгөө одоо юу гэдэг тайван байдал стил буюу нөгөө тайван байдал юм доктортой байдлыг хүлээдэг. Тэгээ хөгжим сонсож ингээд төвлөрч байх үед чинь айгүйх тийм зүйл эсвэл унтчих чинь за зөвлөгөөг нь харъя. Яавал энэ сайхан 10 зоосны энэ 5 зоос дахиад гараад ирсэн. Намайг хинч байхгүй, туслах хүн байхгүй, эсвэл миний хийж байгаа зүйлийг үнэлэх хүн байхгүй гэж бодож байгаа бол тэр ерөөсөө тийм биш. Чамдаар штэ тий. Чи өөрийгөө л жоохон хараа. Энэ нөгөө нэг 78 таараа үзэж өөрөө тэнгийн журны буюу фул энерги энэгөөс хэлдэг хгүй. Тэгэхээр чиний ажил бизнес мөнгө санхүүдээр жоохон ч гэсэн эрсдэлтэй боловч жоохон эрсдэлтэй алхмыг хийснээрээ энд чамайг хамгаалж байгаа тэр зүйл байдаг. Энэ фул энергийг, энэ фул хүзрийг, энэ гинэн тэнгийн үзрийг хамгаалдаг зүйл байдаг. Тэгэхээр энэ хайрофент ахгүй юу хамгаалаад байгаа зүйл чинь чамайг жоохон ч гэсэндээ эрсдэлтэй алхам хийж чадах юм бол энэ хараа энд өгье гэдэг байгаа ахгүй юу чам туслая өгье. Харин чи болохоор намайг одоо намайг үнэлэх хүн байхгүй, намайг ойлгох хүн байхгүй, эсвэл би ингээл ганцаараа байдаг ч юм уу, ингээд нэг жоохон ганцаардлын байдалтай ч юм уу, эсвэл хинч чамайг ойлгохгүй ч юм уу, эсвэл хангалттай санхүү байхгүй ч юм уу, жоохон хүнд зүйг давж иж магадгүй. Гэхдээ чамайг энэ удаан үргэлжлэхгүй. Чи одоо өөрөө хараа Two of Cups. За шулуухан хэлэхэд гэр бүл нь үнэхээр салж байгаа хүн байгаа бол чи үрд энэ энергин дээр байхгүй гэдгийг л хүзүүл маш сайн хэлж байна. Хэрвээ үнэхээр гэр бүлээ цуцлуулаад хэцүү байдалд ороод ингээд салаа тэгээд ингээд үүнээс хойш газар өвөө гэдэгтэй адилхан үүнээс хойш ингээд би ганцаараа гомби гозон толгой явах юм байна гэж бодож байгаа тийм энергитэй хүн байгаа бол зөвхөн тэр хүмүүст хэлэхэд
Чи насаараа энэ энергийн дээр явахгүй. Бид нар чамайг харж байгаа. Чи өөрөө өөрийгөө одоо дахиад цагаан цаас шиг шинээр төрүүлэх хэрэгтэй. Тэгсний дараа чиний заяаны хань гэдэг хүн заавалжгүй гарч ирнэ. Нараа Two of Cups 2 гарч ирж байгаа. 2 гарч ирнэ гэдэг чинь энэ бол маш чухал мессеж. Нөгөө тээгүүр яг эсэргээрээ бас ажил бизнес дээр ийм байдалд орсон, хүнд байдалд орсон тий нэг итгэжсэн үндэ метрүүлсэн ч юм уу, хууртагдсан, ганцаардсан, хинж биш, чамааг үнэлж дүүнэх хүн байхгүй юм шиг байгаа бас тийм биш. Чиний дахин төрөх үе чи одоо чи энэ 2 сарны хугацаанд 6-аас 7 сарыг дуустал. Чи юун дээр төлөрнө тэрийг авна гэдэг бол үнэхээр үнэн шүү заяа. Чи өөрчлөлтөөс битгий аа. Өөрчлөгдөн гэдэг чинь сайн зүйл. Бүх өөрчлөлт муухай биш шүү дээ. Өөрчлөлтөөс айгаад байгаа хүмүүс айгүйх байна. Тэрэнд орол эндээ бичсэн дээр ч юм уу. За, хосынхан буюу хүн хоорондын харилцааг харъя. Хосын харилцаа, хүн хоорондын харилцаа, тий хүнтэй холбоотой харилцаа. Энэ үзэл сонгосон хүмүүс юм энерги юм. Дахиад хэрвээ энэ ирээд танаа энэ зүйл одоо дуусж байгаа ямар нэгэн дууссан зүйл байгаа бол тэрийгэ дууснаар нь дуусаа. Ямар нэгэн зүйлийг дуусгаж чаддаг чадвартай байх нь одоогийн хувьд өөрийн хувьд маш чухал байна. Яагаад вэ гэхээр өнгөрснийг явуулж чаддаггүй, эргэж хардаг. Эсвэл салцсан гэж байгаа хэрнээ салаагүй юм шиг мэдрэмжтэй дотроо энерги нь угаасаа тийм байгаа бол дууссан бол дууссан. Чи өөрийгөө дахин дөрүүлэх хэрэгтэй. Тэгээ хараа дууссан энергийг нь that rebirth буюу дуусах хэвээр амиг дуусгаж иж чамд энэ шинээр орж ирэх хүн хоорондын харилцаа. Тэр нь хосын харилцаа байна уу, харилцагчийн харилцаа байна уу, бизнесийн харилцаа нь хамаагүй. Тэр ирээдүйд Hierophant чамд дахиад маш тогтвортой удаан хугацааны гоё харилцаа байна. Энэ ямар ч харилцаа гэж болно. Хосынх ч гэж болно, юу ч гэж. Чи одоо энэ өнгөрснийг орхиод явж чадгал юм бол чиний амьдрал урагшлна ирээдүйд. Тэгэд хараа яг цорын ганц тэр нэгэн хүн орж ирэх гээд байгаа байхгүй. This could be the one буюу цорын ганц тэр нэг хүн орж ирнэ. Тэгээ хараа амьдрал чинь 10 аяга болно. Бизнес дээр ч тэр, хамтрал дээр ч тэр, ажил дээр ч тэр, албан байгууллага дээр ч тэр бие бинийгээ мэдэх цаг хугацаа олох хэрэгтэй гэж. Бизнес дээр хөрөнгө оруулагч хайж байгаа бол тэр хүн гарч ирнэ. Хөрөнгө оруулагч ч юм уу эсвэл нэг хин нэгэн туслах, дэмжих, хамтрах тийм эсвэл бараа бүтээгний чинь худалдаж авах хүн хайж байгаа бол тэр хүн яалтчгүй гарч ирнэ. Энэ хараа энэ King of Cups энд явж байгаа байхгүй юу? Энэ хосын харилцаанд гарч иж магадгүй, чиний хүсэж байгаа чиний яг хосын хүн хоорондын харилцаанд юу хамгийн чухал байгаа? Чи заяаны хаантай очихыг хүсэж байгаа юм уу? Эсвэл нэг хүнтэй хамтраад насан туршаараа ингээд гоё win-win зарчмаар явах хүн хайж байгаа. Яг чиний дээр дутагдаад байгаа тэр зүйл чинь орж ирнэ энэ хараа. Маш гадаад үзүн сайтай гоё машинтай ч юм уу эсвэл эдлэл хэрэглэл өндөртэй тэгээд айгүйх нөгөө одоо нэг юм мөнгөтэй байлаа гэдэг юм харин юм бие тосон биш зөөлөн энергитэй тийм хүн. Маш зөөлхөн. Үнэхээр зөөлхөн. Тэгээ тэр хүн гарч ирснээр тэр байгуулагч байна уу, хос харилцааж байна юу ч гэсэн хамаагүй маш гоё амгалан тайван болно. Бүх зүйл учир утганд орно. Тэгэхээр энэ 6 сард гарч байгаа 7 сард гарч байгаа 2 том сарны бүтэн сарны энерги үеэр юм ганцаардсан, хаягдсан, гээгдсэн ийм энерги бити байгаарай. За юу ирээдүйд ирэх энэ энерги сайн санаарай. Энэ бол хамтрал, энэ бол хос, энэ бол win-win зарчмаар явж байгаа бизнесүүд ахгүй юу? За хосын харилцаан дээр нь зөвлөгөө харъя. Empress өөрийгөө хайр. Өөрийгөө хэн бэ гэдгийг мэдэр. Өөрийгөө хайрлах эрхтэй гэдгийг мэдэр. Тэр үлүү гарснараа бусдыг хайрлах. King of Swords юу хүссэн хараа эрэгтэй masculine and feminine энэ бол хүүс яриаг байхгүй энэ энерги яаж байгаа feminine энерги болохоор хайрладаг, инэрдэг, зөөлхөн ханддаг, гоо үзэсгэлэн тэ гой зүйл masculine нь болохоор зориг тавьдаг, тэрэндээ тууштай зүтгэдэг, тэрнийхээ төлөө өдөр шөнөгүй зорилгоос ухардгүй энэ бол masculine энерги байхгүй. Тэгэхээр чамааг хүзэр одоо тууштай байх те зорьсондоо хүрэх тэр иршүүд энергин дээр ч байж болно эмгтээлэг энерги ингээд 50-50-та адилхан авч явж иж чи ганцаараа хараа хүссэндээ хурж өөрийнхөө амьдралыг дараа зохицлох ёстой.
Чи хин нэгэн орж ирж чиний амьдрал 10 зоос болох ёсгүй. Чи тэр хүн орж ирээгүй байхад 9 зоос болох ёстой. Ядчил сэтгэлээрээ, ядчил үзэл бодлороо, ядчил байгаа тэр бодлынхаа хүчээр. Тэгэхээр хараа энэ дээр чи хамтын. Тэгээд тэр хүн орж ирснээрээ харин эсрэгээрээ чиний 9 байсан зүйлийг 10 болгох ёстой. Тэрнээс биш нэг байсан юмыг тэр хүн 10 болгох ёсгүй гэж үзрэлж шүү. За. Яг тэгэхээр энэ дээр 10 үзэр байгаа зү. Бизнес ч хүн хоорондын харилцаа аль нь дээр нь чамаагүй чи 10 зоосны ирээдүй чамаа хүлээж байгаа. Тэгэхээр чамд хийх юм энд байна. Энэ хүн орж ирэхээс өмнө чи өөрийнхөө энэ хараа эмоц хараа зүрх тарих хоёр чинь 9 зоос болсон байх хэвээр. Юу гэсэн үг вэ гэхээр чи ганцаараа байсан ч жаргалтай байж байгаа хэвээр. Тэгээд тоо хоёр хамтарснараа багийн ажил хамтарснараа 10 зоосыг бий болгоно. Энэ бол хамгийн гол мессеж шүү. За. Хин нэгэн чиний амьдралыг комплит буюу бүтэн болохгүй. Тэр хүнтэй хүнгүү одоо тэр бизнестэй бисэнгүү чиний амьдрал угаасаа л бүтэн байх ёстой. Энэ хүнд үеийг даваа гарч ийн энэ салалтч байна уу? Энэ бизнес дээр ажилласаа гарч байгаа юу ч гэж магадгүй чиний амьдрал дээр жоохон хүнд хэцүү зүйлүүд байна. Тэгтээ чи даваад гарах бүрэн боломжтой. Зүгээр энийг давсны дараа юу байгаа вэ гэдгийг чи харахгүй байгаадаа жоохон стресстэй, шаналдаг, гомддог ингээд нөгөө айд сүйдтэй байж магадгүй. Гэхдээ тийм биш. Энийг даваад гарсны дараа маш гоё зүйл хүлээж аваа. Гэхдээ энийг давж гараад өөртөө байх хэрэгтэй. За өөрт чинь явуулж энэ яагаад намайг уучлаарай. За дахиад нэг энэ мессеж давтаад байгаа хгүй. Энэ олон хүзүр дээр мессеж давтаад хайрламар. За тэгэхээр энэ маш их энерги байна л гэсэн үгтэй. Энэ олон хүзүр дундаас тэд нар гараад байна гэдэг чинь. За хин нэгэн намайг уучлаарай гэж өөртөө чинь хэлж байна. Хайрламар хүн гэж хэлж байна. Чи өөрийгөө хайрламар эмэгтэй гэдгийг мэдэх хэрэгтэй. Энэ хараа. Эмпресс дээр гарч байгаа. Энэ үе. Ирээдүйд хин нэгнээс чи одоо энэ тэр хүн надад уучлаарай гэж хэлэх өртөө ч гэдэг юм. Эсвэл тэр хүн юу гэж боддог бол тэр хүн ирээдүйд чамд уучлаарай гэж хэлэн заяа. За X гэ бодонгууд нэг хүн санаанд орж байгаа. Тэр хүн хэлж чаддаг байсан бол юу гэж хэлэх вэ? Би чамд арай өөр ханд хостой байсан гэдгийг мэддэг гэж байна. Өөр хандсан ч болоосоо. Чи тэр хараа мьюзик энд мьюзик гарсан, тэнд мьюзик гарсан. Тэгэхээр хөгжмөнтэй холбоотой хүмүүс ч байж магадгүй, хамт сонсдог хөгжим байсан ч байж магадгүй. Чи надтай хөгжмөөр ярилцдаг гэдэг. Бид хоёр бие бинийгээ тавьж явуулах хэрэгтэй гэж юм. Би найзуудаас илүү байхыг хүсэж байна. Тэгэхээр хоёр өөр энерги байна те. Нэг нь бол бит хоёр ингээд намайг үнэхээр уучлаарай. Тэгээд би чамайг илүү ингээд чамд сайхан хандсан ч болоосоо гэхдээ тэгээгүй. Тэгээд бит хоёр ингээд би бинийг явуулах ёстой гэж хахад зарим нэгэн хүн бол чи зүгээр л тэр хүнийг найзын хүрээнд үлдээсэн, танилын хүрээнд үлдээсэн байхыг үгүйсэхгүй. Тэгэхээр би чамд илүү сайхан хандсан ч байсан болоосоо тэгээд би илүү энэ одоо юу гэдэг өөрийг нь тавьсан байр суурь нь таалагдахгүй байгаа ч юм уу ирээдүйд намайг уучлаарай. Тэгээд одоо би найзаас илүү зүйл хүсэж байна гэж хэлхийг үгүйсэхгүй хоёр энерги шүү. За краш буюу тэр краш чинь чамаа юу гэж боддог вэ? Тэгээд боддоор чамаа мэддэг байх хэвээр энэ хорвоо ертөнцийн эсвэл сошиалар байдаг гэдэг чинь тийм ээ. Cupideros. Дурлуулсан биш юм шүү. Чи Love call тийм энэ хараа ямар ч хэлсэн чиний тэр гараж гэж бодоод байгаа хүн уцаар залгах ч юм уу мессеж ч юм уу вау. За крашлуулсан хүмүүс юм байна л да. Би чам дуртай, чамтай ярилцахад гоё байдаг тий. Маш их цаг хугацааг мессежэн дээр ч юм уу компьютер дээр утсан дээр өнгөрөөхийг хүсдэг. Нэг бол ажил төрөл дээр ч юм уу энэ тийм таалд ярилцахад гоё байдаг. Чам маш тэр хүн чинь маш их таалагддаг. Хараа удахгүй тэр хүн ингээд нэг юм би чам дуртай гэж байж байгааг үгүйс. Ямарсан сэтгэлээ ижлэх ч юм уу тийм зүйл байна. Тэгээ өөрөө ингээд нөгөө ямар нэгэн зүйл хийхээсээ жоохон ингээд эргэлзээд наашаа чаашаа болоод байгаа хүмүүс байж магадгүй шүү. За краш чинь. За тэгээд ийм байна. Тэгэхээр өдрийн өөрт нь юу гэж захиж хэлснийг
санаж байгаа ах гэж найдаж юм, санахгүй байгаа бол ухрааж үзээд сайн санаарай. Яагаад тэгэхээр амьдралыг ч айгүй чухал үе шүү. Гунж ухтраад явж явах цаг хугацаа биш. Өнөөдөр мэдэрж байгаа мэдрэмж чинь эх 7-8 сард үргэлжлэнэ гэж бодох юм бол 6 сарын 21-нд за хөгжилтэй сайхан л байж байгаарай. Тэгээ та эдтэй амжилт хүсье. Тэгээд хаалттай группийн талаар бол би доор description дээр тавьчихна. Өөр чинь пэйжийг дагамаар байвал би бас пэйжийн нэрийг тавьчихна. Тэгээд та хэд маань анх удаа үзэж байгаа хүмүүс байгаа бол баярлалаа. Тэгээ байнга үздэг хүмүүстээ маш их хайртай шүү. Баярлалаа гэж хэлье за. Зя хай. Дөрөвдүгээр үзэр буюу Knight of Pentacles Баатрын зоос тэгээ Lapis Lazuli. Энэ чулуу сонгосон хүмүүс маань хүзрийнхаа уншлагын тавтан байрлана уу? Зяг. Хэрвээ чам дараа энэ амьдралд ч юм уу мөнгө санхүү бизнестэй холбоотой ер нь амьдрал дээр чинь ямар нэг юм гаццсан нэг тийм урагшилж өгөхгүй те байгаад байгаа бол тэр нь бити санаа зовоорой. За яг одоо байгаа энэ нэг юм удаашраад байгаа юм шиг нөгөө энэ Баатрын зоос чи өөрөө таараа үзүр дээр байгаа 4 баатрын хамгийн удаан баатар. Гэхдээ эцсийн үр дүн нь айгу сайн одоо байдаг зүйл дээр гардаг хүзрэхгүй юу. Тэгэхээр жоохон удаашраад байгаа зүйл дээр бити санаа зовоорой гэж захимаар байна. Clear дээр яг юу болоод яагаад юу нь болохгүй байгаа бүх зүйлийн одоо юу гэдэг нөгөө бүх юмний нэг учир тайлагддаг үе одоо ирнэ. Энэ уншлага бол нөгөө 6 сард гарч байгаа, бүтэн сар 7 сард гарч байгаа материал ордонд хоёулаа гарч байгаа энэ бүтэн сарны энерги чухам яг юунд байна, юунд төвлөрж байна, чиний амьдрал дээр ямар сайхан зүйлүүдийг авчрах гэдэг. Тэгээд тэрийг илүү одоо тэр ирчээрээ байлгахад нь юу шаардлагатай вэ, яах шаардлагатай вэ гэж уншиж байгаа шүү дээ. Тэгэнгүүт чиний одоо байгаа нөхцөл байдал яг нэг юм манан дунд байгаа юм шиг эсвэл ойр төөрцөн юм шиг байгаад бол чамайг хамгаалж байгаа тэр сахиусан тэнгэр тэр өвөө эмээ юу ч гэж болно. Тэр байгаа. Чиний энэ утаа арилтал, энэ манан арилтал, энэ нэг юм төөрмөрч юм шиг айц хүрмээр энэ нөхцөл байдал нь ирээдүйн яах нь мэддэггүй нөхцөл байдлаас гартал чинь чиний замыг цэвэрлэгдтэл чинь хажууд чинь байна гэж байна. Тэгээ Lapis Lazuli чи өөрөө дээр үедээ хаадын нөгөө титэмдэр байдаг гэсэн чулуу байхгүй юу? Тэгэхээр юу вэ гэхээр энэ чулуу нөгөө хүний зүүн бэлгийг зүү шийдвэр гаргах мэлмийн хүрдтэй мэлмийн хүрд чи өөрөө тийм гүн цэнхэр өнгөтэй шүү дээ. Тэгэхээр алсын хараа, мэлмийн хүрд юмны одоо өнөө маргааш шиг биш. Энэ манангийн цаана юу байгаа нь биш. Энэ манан арилна тодорхой хугацааны дараа угаас арилна үрд манантайгаа байдаг тийм хорвоо ертөнц гэж байхгүй шүү дээ. Тэгэхээр хаа газрын ойж гэсэн нэг захтаасаа нөгөө захтай л гэдэг аахгүй. Тэгэхээр энэ бүгдээс гарна гэдгээ нэгдүгээр одоо юу гэдэг хоёр нүдэрээ бодож харж ингэж чадахгүй хэмжээнд байгаа ч гэсэндээ мэлмийн хүрд буюу зүн биелгээрээ зүн савнгороо чамд өгөөд байгаа тэр мессежинд итгэх хэрэгтэй гэж шүү заа юу. Яагаад тэгэхээр энд ингээд нэг айц хүйц давтцсан, уучраа олохгүй, тэгэл энэ бүх зүйл ингээд хизээж дуусахгүй, үргэлжлэх юм биш үсттэйгээ бодцсон. Тэгээ мөнгө санхүү нэг тийм хүслээр нь биштэй, жоохон тийм онцгүй ажил төрлөн ч ер нь бүх юм ингээд нэг юм нөгөө нэг юу шиг байгаад байгаа. Одоо тэр амьд минь надад харагдаад байна л да. Нөгөө snail буюу нөгөө нэг юм зунгахтай ингээд удаан явдаг амьд нь ч юу гэлээ. Яг тэрэн шиг хурдаар явж байгаа амьдрал нь тэгж явж байгаа хүмүүс байгаад ах шүү. Тэгж яваад байгаа юм шиг санагдаад урагшлахгүй ч байгаа юм шиг яаж хичээсэн яг л байрандаа байгаа юм шиг юм санагдаж байгаа хүмүүс байгаа бол хараа unexpected income чиний хичээл зүтгэлийг чи үр дүн хэзээ нэг өдөр гарна чамд өгнө. Энэ хүнд үе чинь энэ юм харанхуй үе чинь туулахад чам тусалж байгаа тэр далдын хүчүүд тэр эмээ өвөө удам суудар сахиу юу ч чи ойлгож болно хорвоо ертөнц ч ойлгож болно тэр зүйл байгаа гэдэгт итгээрэй гэж шүү за. За хүн хоорондын харилцаанд дундаа хосуудын харилцаа энэ 2 сар хэрхэн яаж нөлөөлөх вэ? Энэ чинь 7-8 сарда үргэлжлэнэ гэдэг байгаа шүү дээ. Зарим нэг нь бол хин нэгэн гараад ирсэн байна. Зарим нэг нь өөртөө таалагдаад байгаа. Одоо эрэгтэй ялангуяа хүмүүс дээр л энэ үд яасан сонио харагдаад. Энэ хөдөлсөн байна шүү дээ.
танаа өөрт чинь таалагдаад байгаа хин нэгэн байгаа бол тэр хүндээ өөрийнхөө сэтгэл зүрхийг илчлээд ямар нэгэн байдлаар энэ өөрийнхөө тэгтээ хараа нэг юм хүн дээр биш заяа. Ийм хайр дурлалын харилцаан дээр ийм хөнгөн тэр хараа хөнгөмсөг гэсэн үг бол биш үү те. Сэтгэл зүрх нь юм гой хөнгөн өжиг юм ад жаргалтай тий жижиг шижиг юм баярлаж чаддаг. Тэгээд дотор хүүхдэрэ байхыг өөрөөсөө шаардсан ч юм зүгээр тийм байвал харилцаач айгу хурдтай одоо илүү дээр. За хин нэгэн гараад ирсэн байгаа бол тэрийг одоо юу гэдэг нөгөө тэгчих болов ингэчих болов гэж удаашруулахгүйгээр зүгээр л нөхцөл байдал өөрөө яаж нөгөө нэг цаашаа үргэлжлэх нь тэрийг нь жоохон одоо юу гэдэг одоо тэр эрх чөлөөг нь өгөөд үзэх хэрэгтэй. Өөрийнхөө дотоод хүүх чиний дотоод хүн тэр хүний хажууд яаж баймаар байгааг тэгж бааж боож баглаж ингэж болохгүй тэгж болохгүй гэж айл болох бити тэгрэл гэж энэ тэглээгээд хамаг юма тавиад туу гэсэн үг бол биш шүү дээ. Зүгээр л хайрламаар байвал хайрлаад халамжламаар байвал халамжлаад жоохон ч гэсэндээ ингээд сэтгнэмээр байвал сэтгнээд нэг юм альва юм жоохон хөнгөн хүлээж аваад тэгээд нөхцөл байдлыг харах хэрэгтэй. Удахгүй чиний энэ нэг юм яах гээд байгааг нь мэддэхгүй байгаа зүйлүүд угаасаа нүдний чинь өмнө ингээд бүгд ингээд гараад ирнэ гэж байгаа байхгүй юу? Тэр хосын харилцаанд гацсан байсан хүмүүс шинэ харилцаа хараа нэг бол энэ кофе нэг бол нэг харилцааг дуусгацсан одоо ингээд өөрийнхөө одоо өөрт чинь одоо би ингэж хараа надад ингэж хаддаг гоё удаан хугацаанд байсан хүнтэй байсан харилцаагаа дуусгацсан кофе нь буюу үхэл дахин бол тэгээд дахиад ямар нэгэн харилцаа инхээр итгэл төрөхгүй байгаа. Жохон хэцүү байгаа. Дахиад тийм болох уу, дахиад ийм болох уу гэж бодож байгаа хүмүүс байгаа бол тийм юм байхгүй. Чи эзэн нөгөөдөр хин нэгний хамгийн чухал хүн болно. Тэр ажил бизнес дээр ч байх магадaltaй, энэ юун дээр ч байж магадгүй. Нөгөө хүн хоорондын харилцаан дээр ч байх магадaltaй. За одоо харъя ерөнхий нэргийн ажил бизнес мөнгө санхүүтэй холбоотой төлөв байдал нь 2 сар бүрхэн нөлөөлөхгүй. Бүтэн 7 сар 6 сар гарч буй материал орноо төлсөн сар. Энэ нэг юм бүх юм гаццсан ч юм уу нэг тийм явцгүй байгаа. Энэ тэгээд хараа өөрийн чинь хувьд бол энэ нэг юм амьдралч айгу хүнд яваад байгаа байхгүй юу? Юу гэсэн үг вэ гэхээр өөрийн чинь дэмжиж байгаа хүн айгу ховор, эсвэл үзэл бодлыг чинь айгу няцаасан. Тэнгүүд нөгөө тэгээд дээрэс нь ингээд хараа ямар хүнд энерги нөгөө урд тормоогоо аваад хоо тормоогоо нөхөж байгаа үед нь хажууд нь байгаа хүн нь ч ингээд дэмжихгүй тэгээ хамаг ингээд нөгөө өстой нөгөө цусын сорно гэдэг шиг тийм хүнд байлгаж байгаа хэрэг хэсэг хүмүүс байна. Тэр нь одоо өстой тэр хань ижил юм уу эсвэл ойр дотных нь өөр ээж аав юу ч байж болно за. Тэгээ энэ хүнд үе чи удахгүй. Гэхдээ хараа энд учир байна заа юу. Чиний энэ хүмүүсийн хажууд чамааг юм хүнд байлгаж байгаа зүйл чи учиртай байна. Chariot чи балансыг тэнцвэржүүлэх ёстой. Хүссэн зүйлийнхаа төлөө туушт одоо энэ дээр хараа нөгөө Дөрвөн Баатар ч хамгийн хурдтай баатар гарч иж байгаа хгүй юу. Queen Knight of Wand. Тэгэхээр чи энэ нэг ажил бизнес энэ мөнгө санхүүтэй холбоотой ойр орчимд ч байгаа хүмүүс үргэлж чамтай өрсөлддөг. Эсвэл үргэлж доош нь хийдэг, үргэлж чамайг ямар нэгэн байдлаар сэтгэл санааг чинь самууруулж унтах ёстой газар чинь унтуулдаг, сэтгэл санаад чинь шаналлах шалтгаан болдог бол энэ хүмүүсээс жоохон зайгаа барих ч юм уу, энэ хүмүүстэй жоохон баланстай харьцах хэрэгтэй. Chariot бол баланс энэ арга бэлэг бас энэ хар цагаан тэнцвэртэй байх хэрэгтэй. Тэгжиж чамд хүссэн зүйлдээ ингээд ухаан жолоогүй дайрж орох тэр нөгөө passionate тэр дуралж хийх юмдаа гаргах цаг хугацаа гарна. Тэрнээс биш энэ хүмүүсийн хажууд байх юм бол энэ хүмүүс ямар сонин. За харин
ажил бизнес мөнгө санхүү дээр чинь чи ямар нэг юм хүлээгээд цаг тоолон хүлээгээд байгаа тэр зүйлээ чинь хариу чамд ирж штэ. Тэгээ жоохон удаан байсан байхыг үгүйсэхгүй. Justice. Өөрт чинь шудраг бус хандсан хүмүүс ингээд хэрвээ чамааг ингээд хараа. Энэ дараа ийм байха үнэн худлыг би судаа мэдхгүй заа. Үнэхээр тийм хүн байгаа бол тэгээ над руу чатчихэрээ. За яагаад тэгэхээр хин нэгэнтэй зодоонуудаа хийгээд тэгээд ингээд нэг юм хууль хүчний асуудалтай болцсон. Энэ маань яах бол гэд энэ нэг юм утаатай манантай ирээдүгөө бодохоор шүүнж унтаж чадахгүй байгаа хүн байгаа бол тэр нь санаа зовох хэрэггүй. Тэнд угаасаа нэг далжгансан гар байсан байгаа байхгүй юу? Тэр нь чи биш. Тэгэхээр тэр чиний талд шийдэгнэ гэсэн үг шүү. За ёо. Яг энэ кейс, энэ нэг юм мессежтэй яг ижилхэндүү ийм өөр ингээд кейстэй хүмүүс байвал тэр бас адилхан дүгнэгдэн шүү. За чи ингээд буруугүй буруутан болох гээд ингээд чиний хэлж байгаа үг хийн ч итгэхгүй энэ хараа бас одоо юу гэдэг байгууллагын санхүү мөнгөн дээр ч холбоотой шүү дээ. Ингээд justice буюу ингээд шүүх цагдаа ч юм уу эсвэл ингээд шудраг үннийг тогтооно гэсэн. Тэнгүүд наашаага чам руу ингээд нөгөө нэг харилцаа бол барьж байгаа байхгүй юу? 9-ийн зос чиний хүсэл биелнэ. Хэрвээ чи хин нэгэнтэй маргаантай авах юм авч чадахгүй маргаантай байжсэн бол чи тэрийг аавна. Тэгээ тэрийг авах болов авахгүй болов яана гэж бодоод байгаа бол одоо болох хэрэгтэй. Энерги өөр зүйл зарцуулах хэрэгтэй. Тэгэж тийм зүйлд нь санаа ингээ хямраагаад байж ах нөгөө цаг хугацаа байхгүй тий. Ийм гоё энерги ирж хахад хэвдүүлээ ийм зүйл бодоо шаналаа суужаа чиний тал шийдэгдэн тэгэл орхичих заа юу. 9-ийн зоос би хизээ нэгэн өдөр санхүүгийн эрхчлөлөө ч юм уу материалын зүйлийнхаа эрхчлөөнд ч юм уу энэ бүх хүсэж байгаа юмдаа хүрэх болов уу гэж бодож байгаа бол хүрнэ. Гэхдээ энэ нөгөө нэг ийм утаатай манантай, ийм орчин тойрны энергитэй, ийм хүрээлэлтэй ингээд нэг юм дэмждэггүй үргэлж ингээд нэг юм байсгээл нэг юмд оруулдаг. Найз нөхдийн чинь хүрээлэл дунд ийм хүн байгаа бол тэрнээсээ холдож ижил тэр амжилтандаа хүрнэ. Яагаад тэгэхээр зөвхөн ингээд нэг юм яагаад ч ууж идэх болохоор ингээд нийлээд идэх хүмүүс байдаг гэж магадгүй шүү. За надад яагаад ч хэрвээ энийг эрэгтэй хүн сонсож байгаа бол энэ найз нөхдүүд дунд чинь чамд айгүй хатаархдаг. Тэгэл цавал хийвэл ямар нэгэн байдлаар нэг юм хор хөнөөр учруулчих гээд байгаа хүн байна. Зөвлөгөө хараа. Хааны зоос чамд өнөөдөр хааны зоос байхгүй гэж болно те. Хааны ийм зоосны энергин дээр хүрээгүй байж болно. Гэхдээ баатрийн зоосны одоо энэ энерги чинь чи өөрөө итгэл найдвараа алдахгүй өөрийнхөө хүссэн зүйл дээр те замаа алдахгүй, чигээ алдахгүй хичээж чадах юм бол стар хийж байгаа бодож байгаа зүйлүүд ч айгүй гоё байгаад хааны зоос буюу санхүү эрхчлөлөө тараараа 9-ийн зоос хааны зоос хүрнэ. Одоо бол чамд ийм байгаа хгүй 10-ын зоос ингээд айгүй хачаалтай юу ч болоод байгаа нь мэддэхгүй. Тэгэл нэг бол ингээд айгүй ажилтай мөртлөө чамд ингээд юу байхгүй. Энэ 8-ын саваа 2 гарчиж байгаа хгүй. Тэгэхээр энэ бол хараа чухал мессеж. Юу гэхээр харилцаа холбоо чамайг чиглээд ирж байгаа мессеж өнгөрсөн лугаа эргэж харахаа болох хэрэгтэй. Ямар их өнгөрсөн лугаа эргэж хардیں۔ Энэ 10-ын зоосны амьдрал чинь ингээд дуусч байна. Агүй 10-ын савааны амьдрал чинь ингээд дуусч байна гэсэн үг. Нөхцөл байдал хараа чамайг чиглээд ирж байгаа ялангуяа шийдвэр байна. Хин нэгэн удирдах албаны ч юм уу эсвэл виз, банк юу ч гэж болж нэг хариу үлдээж байгаа хүмүүс байдаг шүү дээ. Хэрвээ хариу үлдээж байгаа хүмүүс байгаа бол маш хурдтай ирж байгаа тийм communication буюу харилцаа холбоо өөрлөж чиглээд ирж байна. Энэ нь чиний амьдралд маш одоо эерэг зүйлийг үзүүлэхүүц харилцаа холбоо мессеж шүү. За тэгэхээр хүзрийн одоо зөвлөгөө юу гэж хэлж байгаа нөхөр зүгээр л орчин тойрныхоо энергийг хинтээ нийлээд хинтээ юу хийгээд юу бодоод байгаагаас жоохон бодох хэрэгтэй. Тэгээд энэ нэг юм 10 метрийн цаатах нь харагдахгүй ийм манантай зам дээр явж байгаа сэтгэл зүй чинь энэ хоёрыг би яагаас үснэ мэдэхгүй байна. Гэхдээ гараад ирсэн. Энэ дээр хүнтэй суугаагүй айгу удцсан хүмүүс байж магадгүй. За ингээд одоо тэг өөрөө тэрэндээ айгуух ингээд бодоод байдаг. Би одоо тэд хүрцэн ч гэдэг юм уу. Эсвэл би одоо хостой олмоор байна ч гэдэг юм уу. Хосын харилцаанд гацаанд орсон хүн байсан бол энэ дээр хараа counterpart буюу яг ижил төвшний тогтвортой тэгээд альва ямиг эдэлж эргэлж чаддаг, өмсөж зөөж чаддаг, хүнд өгч чаддаг тийм энергитэй тэр
хосын харилцаан дээр хүн гарч ирж байгаа байхгүй юу. Тэгэхээр тэрэн дээр бас бити санаа зовоорой. За энэ хосын харилцаач ингээд давхар ороод ирсэн байна. Яг за зөвлөгөөг нь ойлгосон тийм ээ. За хосын харилцаан дээр хүн хоорондын харилцаан дээр энэ хөдрийг сонгосон хүмүүс юм аа. Ирж буй энерги юу вэ? Хүн хоорондын харилцаан дээр айгүй тийм эерэг хүмүүстэй найз одоо гэдэг хүрээлэлд орж эхэлж шүү. За тэр хүмүүсээ болоод энэ бүтэн сарны 2 бүтэн сарны үеэр өөрөө чи энэндээ юм эерэг байж чадах юм бол ирээдүйд нөгөө вин-вин зарчмаар ажилд бизнесээ хийж чадах тийм энерги дараа зориг нэгтэй хүмүүстэйгээ маш гоё хараа сан карт зориг нэгтэй үзэл бодол нэгтэй хүмүүс рүүгээ өөрөө явж гин илүү гоё нөгөө хүүхэд шиг те нөгөө юм муу санаалаа байхгүй хүлээснээсээ тайлаг гэж энэ чамаг энэ арай judgment чиний сэрэх ёстой үе чи сэрээд хинтээ найзалж исэн хинтээ юу хийж ирснээгээ анзаараад үнэхээр юу болоод байна те ийм би ийм хүмүүстэй байсан юм би тэгстэй байсан юм гэд чамаг чиний өмнө нь харж чаддгүй байсан боломжуудыг чи харж эхэлж гин хүн хоорондын харилцаан дээр боломжууд орж ирж гин өөрийгөө брендинг хийгээд өөрөөрөө ажил бизнес явуулах гэж байгаа хүмүүс бол тэр чинь бас айгүй зөв санаа шүү. За Two of Pentacles юм амжуулах хэвээр. Ёстой нөгөө хайр дурлалын харилцаагч амжуулаад ажил бизнесээ амжуулаад тэнч яваал энэ чичгүүгээл ингээд ах үе ирсэн байна. Амьдралд чинь орж ирсэн заяо шалдар булдар замтай яах гээд байгаа нь мэдэгдэдэггүй нэг орж ирэл нэг гараал тэгээд нэг өөрийгөө ингээ хараа өндөрт тавьсан өөрөөс нь илүү бахгүй би гэсэн үзэл санаатай хин нэгэн байгаад тэрийг чи мэдж байгаа тэрийг амьдралаасаа юу н тэр хүний хараа хэлсэн үг ч юм уу тэр хүний харилцаанд ингэж хүлээсэнд байха болох хэрэгтэй. Тэр өөрийн чинь одоо гаргасан шийдвэрийг ч юм уу ямар нэг юм ингээд тэнцвэрийг алдагдуулах гэдэг байгаа байхгүй юу. Тэгэхээр өөрт чинь тэгж харьцдаг хүн байгаа бол тэмээ гэсэн үг шүү. За одоо тэр хүнд чи өөрийнхөө одоо тэр нөгөө хатны сэлэн буюу одоо өөрийгөө хүндэлдэг хайрладаг тэгээд boundaries буюу тэр хэмжээ хязгаараа тогтоож чаддаг тэр хүнээ харуулах хэрэгтэй. Сан вау энэ хараа энд сан гарсан энэ дээр сан. Тэгэхээр наран сүлжээ хүрдээ сайжруулах хэрэгтэй. Чи энерgiээ сайн сайжруулж чадах юм бол энэ хараа нар удахгүй гарна. Үүлний цаагуур төр зүр орсон байгаа нар байхгүй гэсэн үг биш шүү дээ. Удахгүй энэ утаа арилна, удахгүй энэ үйл арилна нар гарна. Ерөөсөө л тийм байна. Хэсэгхэн хугацаанд энэ үүлний цаа нар байгаа гэдгийг л чи сайн бодох хэрэгтэй. Энэ хэцүү зүйлийн ард нар гарна. Нөгөө нар гарнаас бол сар гарнаа ч гэдүүлээ тэрэн шиг тэрэндээ итгэлтэй байх хэрэгтэй шүү. За хүн хоорондын харилцаан дээр өгч байгаа зүйлүүд зүн бэлэгтэй итэг энэ хана дотроос ч тийм эсвэл зүуд нойрч юм зүн бэлэгтэй итэг мэдрэмжэндээ итэг гэдэг энэ чамаг. За зөвлөгөөг харъя. Хүн хоорондын харилцаан дээр өгч байгаа зөвлөгөөг харъя. Тэр энэ нэг хараа энэ King of Wands бүр ингээ хоёр гараад ирж байгаа хгүй. Энэ хүнтэй байгаа харилцаа дууссан. Энэ хүн нэг бол харилцаагаа нураасан. Эсвэл энэ хүн худал хуурмаг ч юм уу, амлалтандаа хүрээгүй ч юм уу, хэлсэн ярьсандаа хүрээгүй, ажил олгогч, ажилтан, хос, найз, партнер юу ч гэж болно штэ. Энэ зүйл дууссан. Орхиод яв. Хана? Орхиод яв. Тэгжиж 10 зосны амьдрал чи ирнэ. Энэ үеэс гарахгүйгээр чи тэр дараагийн үе рүү орохгүй. Чиний магадгүй энэ утаа чи энэ хатны саваа, хааны саваа байхаа үгүйсгүй. Энд байгаа хин нэгэн хүн заяа орж гарч чиний бүр нөгөө ийм шийдвэр гаргаад урагшлах ямар ч ийм боломжгүй болгож ийм болгож агаад тэгээд энд ингээд юу яагаад байгаа юм. Ингээд чамаг ийм утаан дунд, ийм манан дунд яг яах нь мэддэхгүй ийм нөхцөл байдал, үзэл бодол дунд үлдээж байгаа бол энэ манан
хин нэгэн хүнээс хамааралтай байж магадгүй. Энэ өтгөн төөрцөн ойчин хин нэгэн чамд зориулаад чамааг ингээл за би одоо энэ хүнээс болио, энэ хүнээс харилцаа таслая. За энэ хүнтэй хамтрахаа болио. За болио гэл тэнгууд тархиж угаагаад толгойг жиргүүлээд буцаад нөгөө төөрдөг ойрч ингээ оруулчаад байгаа хүн байгаад тэр хүнээсээ салаад орхиод явал гэж. Тэгжээж 10-ын зосны амьдрал дээр нар гарна, бүх зүйл сайжирна. Энэ хүн тэгээ дээрээс нь айгуу тийм онцгүй халаа харалт. Ажил дээр ч байдаг хүн байж магадгүй хараад үргэлж урмыг ч хуугалдаг, хэлсэн ярьсандаа хүрдэггүй. Бас ярилцсан ч явах магадaltaй шүү дээ, тийм ээ. За одоо X гэл тэгэнгүүт чинь нэг хүн санаанд орж байгаа. Тэр хүн хэлж чаддаг байсан бол юу гэж хэлэх байсан бэ? Би тэр өдрийн бүх деталийг сандаг гэж байна. Бид нар эргээд хамт байна. Тэр ингээ орж гараад байгаа байхгүй юу? Чамайг надгүйгээр ажиргалтай байгаа үгүй мэдмээр байна. Яг тийм. Энэ нэг юм орон гарын зантай тэр ёстой жинхэнэ чихэн дээр цэцэг ургуулсан X байсан байна. Энэ X буцаж орж ирэх тохиолдолд чи буцаа тэр харанхуу ой ч юм уу тэр нэг утаатай юм руугаа орно гэдгээ бодох хэрэгтэй шүү. За. Би чамайг одоо хариу нэхгүйгээр хайрладаг гэсэн үг шүү сүүлийнхэн. За. Гэхдээ энэ хүн тийм биш. Өөртөө хэрэгтэй цагтаа үе ирдэг, өөрт нь хэрэггүй цагт явдаг. Краш. Тэр хүн чамайг энэ хорвоо дээр сошиалар эсвэл бодтоор байдаг гэдэг мэдэх хэрэгтэй. Краш нь юу гэж боддог вэ? Karmic relationship. Хэрвээ энэ нэг X-ээс салж чадахгүй эргэж нийлээл буцаал салаад эргэж нийлээ ингэдэг бол айгүй тийм сонин харилцаанд ингээд байдаг гэж бодож байна. Break up, separation. Нэг бол энэ хүн crash гэж бодоод байгаа хүн чинь энэ exchange юм уу эсвэл энэ king of хааны саваа байхыг үгүйсэхгүй. Чамайг хараа ад жаргалтайгаар moving on. Энэ хараа энэ crash-ийн энерги бол ерөөсөө харилцаатай байсан ч юм уу ингээд харилцдаг, чадалдаг ч юм уу уулздаг тийм байжгаад болцсон энерги байгаа байхгүй. Хин нэг нь маск зүүдэг. Тэгээд зүүн айгүйх тийм араа энэ ажил төрлийн холбоон дээр ч байж магадгүй айгүйх тийм нөгөө нэг юм махамины аттракшн гэж байдаг шүү дээ. Биений одоо хүсэл тийм хүн. Тэгээд яг үннээрээ биш жинхэнэ царайгаа харуулдаггүй тийм хүн байна. Бусад нөгөө юу ботсон бусад энэ нөгөө X нь биш краш нь одоо гэдэг ямар ч харилцаа холбоогүй хүн бол чамайг айгүйх тийм ажиргалтайгаар ганц бие байдаг хүн л гэж бодож шүү. За юм яг цаг үеэр амьдардаг, юмд санаа зовдгоо, хөгжилтэй тийм хүн гэж бодож шүү. За ёо. За тэгээд урьдчилан дууслаа. Тэгээд та хэд маань хаалтаа гүрүү пэйж бүх юмыг нөгөө тайлбар хэсэг дээрээс авчиж болно. 6 сарын 21-нд гоё энергитэй байгаарай. Энэ утаанаасаа түр гараарай. Хин нэгэн чамд утаа үүсгээд байгаа бол тэр үүсэх боломжийг битгий олгоорой. Тэгээд амжилт хүсье. Бүх зүйл ийм гоё байхад тийм. Хаттай шоу бай.